Тэгэхээр шүтэнтэй хүн гэхээр зэрэг манайхан нэг гэрийнхээ хойморт ч юм уу, өрөөнийхөө хойморт ч юм уу, ханад ч юм уу нэг зураа тавьсан, дүрс тавьсан хүмүүсийг ойлгох гээд байдаг л дээ. Гэтэл яг монголчуудын хувьд шүтэн гэж юу вэ гэхээр сэтгэлдээ ямар нэг юмыг эрхэмлэн дээдэлдэг. Тэрний одоо хүч энерги дор би одоо босоо оршно гэдэг энэ сэтгэхүйг хадгалсан тийм хүн болгоныг шүтэнтэй хүн гэж хэлж байсан. Тэг хүний сэтгэл зүрх шүтэнгүй байх юм бол сэтгэлийн хоосрол бий болдог гэж манай өвгдөд үзчихсэн ба. Тийм учраас ямар ч хүн өөрийн гэсэн шүтэнтэй байх ёстой гэж. Тий. Тэгэхээр шүтэн гэхээр зэрэг манайхан шүтлэг гэхээр шашин руу холиод хутгачдаг. Дээр нь шашныхаа ойлголтыг аваачаад юутай мухар сүсгтэй холиод хутгачдаг. Тэгэхээр зэрэг би бол энэ мухар сүсгийн тухай их яриад байгаа учраас одоо энэ шүтэнтэй холбоолоод бас жаахан тодорхой хэлье гэж бодож байна л да. Тэгэхээр шүтэнтэй байна гэж шүтэнтэй хүн байна сэтгэл хоосрохгүй тулд сэтгэл эзэнтэй байхын тулд шүтэнтэй байна гэж бодоод байгаа бол энэ бол бидний одоо энэ шүтэний тухай бас л нэг ойлголт маань мухардалд орчихсны шинж. Тэрийг бүр шашны мухар сүсгтэй бүрч холбож болохгүй. Тухайлх юм бол ямар нэг амьгүй дүрс аваачид тавьж байгаа тэрнийхээ өмнө алгаа хавсар зогсоод тэгээд би шүтэнтэй байна, миний сэтгэл шүтэнтэй байна гэж бодвол энэ андуурал. Эсвэл бол доторх нэг ч өгүүлбэрийг уншиж утгыг ойлгохгүй ээжэж тэрэнд алгаа хавсраад мөргөөл тухай цоортол мөргөөд байвал нэг л өдөр миний ажил амьдрал сайхан болно гэж бас бодоод байгаа бол энэ бас андуурал шүтэний тухай. Тэгэхээр шүтэн гэж юуг хэлдэг гэхээр тухайн хүний сэтгэлийг хөглөж дотоод эрчим хүчийг одоо идэвхжүүлж бадрааж одоо Монгол яг уламжлалт хэлгээр бол дотоод галыг бадрааж өгдөг. Тэр хүнийг эрлэж хурцлж өгдөг. Зөв чигт удирдан чиглүүлж дагуулдаг. Тэр одоо зүйлийг шүтэн гэж хэлнэ гэж. Тэгэхээр энэ утгаар нь аваад үзэх юм бол шүтэн гэдэг юу ч байж болохоор байна. Тийм учраас монголчуудын хувьд бол тэр мухар сүсэг тал руу шүтэнийг холбоогүй. Харин монголчууд шүтэнээ энэ тэнгэртэйгээ холбосон, оюун ухаантайгаа холбосон, их дэлхийтэйгээ холбосон, байгаль цаг ууртайгаа холбосон, мал ахуйтайгаа холбосон, уул устайгаа холбосон, өөрсдийнхөө тэр амьдралын бүхий л хэрэгцээг хангаж яадаг малтайгаа холбосон, 5 хошуу малтайгаа. Өөрсдийнхөө амьдралд онцгой үр гүйцэтгсэн ан амьтдтай холбосон байдаг. Түүнээс биш хизээч хэн нэгний зураа тавьсан дүрсэнд монголчууд итгэж яваагүй. Тэрийг шүтэн болгож сэтгэлээ тэрүүгээр хөглж яваагүй юм байна. Яг амьтай, бодиттой өөрийг мэдэрдэг, сонсдог, өөрийг хардаг, даадаг тэр энергитэй оюун ухаантай зүйлсүүдээр шүтэн хийж явсан. Энэ утгаар нь энэ саяын миний хэлсэн зүйлсүүдийг нэгтгэхэд Монголд бол бөө мөрөглийн ёс бий болсон байна. Тэгээ тухайлах юм бол би ганцхан сонирхолтой жишээ дурдахад энэ Заваа Дамдин гэж хүн байдаг юм байна. Гавж байсан тийм мэдлэгтэй гигантэн байсан баг. Тэр хүн бол Монголын түүх рүү бас нэлээд орж судалсан хүн баг. Тэгээ тэр хүн бол юу гэж дүгнсэн байдаг гэхээр энэ монголчуудын галын тахилга, энэ уул овоогоо тахилга энэ төр бол энэ бөө мөрөглийн ёсноос ч өмнө байсан бүр эрт цагийн энэ одоо шүтлэг шүтэнтэй холбоотой ойлголт юм а гэж бүрдүү тэгэд дүгнсэн байж байгаа. Тэгэхээр бөө мөргөл гэдэг бол 40 мянган жилийн настай Монголд дэлхий дээр хамгийн урт настай байж байгаа. Тэгвэл бөө мөргөлийн ёсноос өмнө монголчууд галаа шүтдэг, гал голомтоо шүтдэг, эрхэмлэн дээдэлдэг. За уул овоогоо эрхэмлэн дээдэлдэг. Шүтдэг ийм ёстой байсан байж байгаа. Тэгэхээр монголчуудын шүтлэг шүтэний үг түүхэн уламжлалыг аваад үзэх юм бол энэ одоо 40 мянган жилээр хязгаарлагдахгүй тэрнээс өмнө хэдэн мянган жилч байдгийг, сая жилч байдгийг. Ийм л ойлголтод хүрдэг л дээ. Тэгэхээр ерөөсөө шүтлэг шүтэн гэдгийн ард хүн өөрийгөө тэр шүтэнээр удирдуулж зөв чигт залах. Тэр шүтлэг шүтэний дор өөрийгөө хөглөж эрчимжүүлэх ийм л хоёр том тулгуур ойлголтон дээр шүтэн гэдэг бий болж ирсэн байна. Тэгэхээр одоо манай монголчуудын дунд бол жишээ нь чон шүтэх явдал их гарчаад байна л да.
Тэгэхэд Монголын түүхийг аваад үзэхэд монголчууд хизээж чон шүтчихсэнгүй. Тэр тусмаа нөгөө шүтдэг чоноо алчхад бүр хурдан машинаар хөөж алчхад тэгээ тэрнээсээ таашаал аваад тэгэнгүүтээ тэрнийгээ машиныхаа хамар дээр цусыг гоожуулаад тавиад давхиж байгаа энэ араатнаас дор сэрхүүтэй ийм болчихсон улсуудын энийг одоо тэгээд чон шүтэж гин гэж. Тэгээ тийм хүний өрөөнд нь юм уу гэртний яваад очихоор чонын зураг баахнараа байж байгаа байхгүй. Гэхдээ эн чинь нөгөө шүтэн гэдэг утга чинь алдагдсан байж байгааг хэлж байгаа. Тэгэхээр монголчууд юуг шүтдэг байсан бэ гэхээр ерөөсөө маш тодорхой. Хамгийн нэгдүгээр байгаль их дэлхийгээ шүтдэг байсан баг. Байгаль их дэлхийгээ шүтдэг байсан. Хоёрдугаарт бол за байгаль их дэлхий дотор бол уул овоо ус гэдэг одоо бүх юм нь ороод ирж байгаа. Хоёрдугаарт бол монголчууд мал ахуйгаа шүтдэг байсан баг. Гуравдугаарт бол монголчууд багш эрдэм номыг эрхэмлэн дээдэлдэг байсан баг. За бараг мал ахуй дотор орчхоор зэрэг малын ашиг шимийг эрхэмлэн шүтдэг байсан баг. За тэгээд төрт ёсоо эрхэмлэн шүтэж дээдэлдэг байсан баг. Ерөнхийд нь ингээд хэдхэн ангилчж болно монголчуудын шүтэнийг. За тэгвэл эхлээд байгаль их дэлхийгээ эрхэмлэн шүтдэг байсан тэр шүтэн талаас нь аваад үзэх юм бол монголчууд чиг дэлхийгээ ээжтэйгээ зөөрлөж дэлхийн ээж гэж нэрлсэн тийм ард түмэн байдгүй юм байл. Монголчууд хэлдэг мөнх тэнгэр эцэг хөх мөнгөн тэнгэр эцэг хөрс талтан дэлхийн ээж минь гэж эх минь гэж. Тэгэхээр хүн төрлөختнийг хүүхэд гэж үзэх юм бол хүн төрлөختнийг энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн төрлөختнийг нэг хүүхэд ээж аав хоёроос төрсэн хүүхэд гэж үзэх юм бол тэр хүүхдийг төрүүлсэн ээж аав хоёр нь хэн юм бэ гэхээр анх эхийн хөвлөд бүрэлдэх мэдээллийг өөрийнхөө цагаан туслаараа бичиж өгсөн мөнх тэнгэр эцэг. Нөгөөх нь тэр энерги мэдээллийг тосож авч тэр энерги мэдээллийн үндслэлээр өөрийнхөө улаан туслаар хүүхдийг бие цогцыг бүрдүүлж өгсөн их дэлхийн ээж. Тэгэхээр мөнх тэнгэр эцэг их дэлхийн хөрс дэлхийн ээж хоёрын дундах бэлгийн харьцаанаас хүн төрлөختөн буюу энэ хүүхдэн төрсөн гэх. Тэгэхээр монголчууд нөгөө гурвлын онол ороод яг энэ байгаль их дэлхийгээ өнөөдрийн оршихуй амьдрах ууга ингэж тайлбарлаж байсан байна. Тийм учраас монголчууд мөнх тэнгэр эцэг минь хөрс талтан дэлхийн ээж минь гэж. Тэгэхээр эцгийн цагаан тусал гэдэг бол хүүхдийн ясан биеийг бүрдүүлж өгдөг. Ясан биеийг бүрдүүлж өгдөг. Эхийн улаан тусал гэдэг бол хүүхдийн мах цусан биеийг одоо яг үндсэндээ бол махан биеийг бүрдүүлдэг баг. Махан биений эдээс нь цусан биендээ шингэдэг. Цусан биенд бол улаан эс цагаан эс гэд хоёр эс байдаг. Тэр нь бол бас л нөгөө эцгийн цагаан тусал эхийн улаан туслыг илэрхийлж байдаг. Тэгэхээр цусанд бол эцэг их хоёрын тэр удам төрөхөд өгсөн мэдээлэл нь бүрдүүлэгч эдээс нь одоо тэндээ байж байдаг. Ясанд бол зөвхөн эцгих, маханд бол зөвхөн ихих. Тийм учраас ясан төрөл гэж эцгийн төрлийг хэлдэг. Цусан төрөл гэж эхийн төрлийг хэлдэг. Яг үнэндээ бол цусан төрөл гэдэг байгаа нь махбодын төрлөө хэлээд байгаа. Цусан төрөлд бол тэр хоёр нь яс мах нь бол хоёулаа шингэчээд байж. Тэгэхээр байгаль их дэлхийг яг ийм зүй тогтлоор бүтсэн гэж үз. Тэгээ та нар ажиглаж байгаа бол миний лекцний эхнээс авахуулаад өнөөдрийг хүртэл нэг л зүйл яваад байгаа. Юу гэхээр байгаль их дэлхийд үйлчилсэн орчлон ертөнцийн хэмжээнд үйлчилдэг тэр хуйлууд хүний амьдрал дээр энэ дэлхий дээр бүгд дүрээ хуйлгаад хэлбэрээ өөрчлөөд ирж үйлчилчихсэн байж байгаа. Тэгвэл зүгээр нэг өрх бүлийн хувьд ээж аав хүүтэйгээ гурлаа амьдардаг өрх бүлийн хувийн өрх бүл үүсэж тогтсон энэ зүй тогтол энэ дэлхий дээр хүнд үүсэж тогтсон амьдрал үүссэн ухаанд хүний амьдрал үүссэн энэ зүй тогтолтой яг ижилхэн байна. Тэгвэл энэний цаана энэ орчлон ертөнц үүсч бий болсон зүй тогтол нь бас яг энэ хадгалагдж байдаг. Тэгэхээр монголчууд бол энэ дэлхий дээр хүн төрлөختнийг хүүхдэн эрх тань хүүхдэн гэж үзсэн бол тэр хүүхдийг төрүүлсэн аав нь мөнх тэнгэр эцэг, ээж нь дэлхийн ээж гэж үзсэн. Тийм учраас энэ дэлхий амьтай байдгаа гэж би та бүхэнд хэлж ирсэн. Амьтай байдгаа гэж. Одоохондоо би лекцийн хүрээнд их дэлхийг нь тайлбарлаад явна. Цаашдаа эзотерикийн лекцэн дээр очихоор мөнх тэнгэр рүү орно.
Эцгийн тайлбарлах асуудал гарч ирнэ. Тэгэхээр их дэлхий бол амьтаа гэж би та нарт хэлж байсан. Юу гэхээр 4 жилд нэг удаа амьсгалаа авч 4 жилд нэг удаа тохиолдог ганцхан 2 сарын 29-ний өдөр амьсгалаа гаргадаг. Өөрөөр хэлэх юм бол бүтэн 4 жилд нэг удаа амьсгалдаг амьд тогтолцоо гэж. Амьд тогтолцоо болохын хувьд бид нар хүмүүстэй харилцаж, бид нар энэ амьсгал авч гаргаж, бид нар цусныхаа эргэлтийг шахаж, суллаж, бас бид нар бодисын солилцоонд орж иж, энэ орчлон ертөнцийн энэ байгаль ихтлгээтэй энерги мэдээллийн бодисын солилцоонд орж иж бид нар оршин тогтнож байгаатай адил энэ дэлхийч бас энэ гариг ирэхс, энэ сансар, энэ уудам окторгуйтай энерги мэдээллийн бодисын солилцоонд орж иж сая яах вэ? Оршин тогтнож байгаа. Тийм учраас монголчуудын ерөөсөө оршин тогтнож нүүдлийн соёл иргэншлээ байгуулж хөгжиж ирсэн зарчим нь юу гэхээр энэ их дэлхийд яаж хоргүй амьдрах вэ гэж. Яаж хоргүй амьдрах вэ гэж. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа байгалийн бүхий л амтан ургамал амьгүй гэж үзэж байгаа чулуу шорооны хувьд ч хүртэл заавал оршин тогтнохын гинжин холбоос явж байгаа. Тэр тусмаа хоол тэжээлийн гинжин холбоос бол бүр нарийн байдаг. Жишээ нь аваад үзэхэд одоо шавж, ялаа, жижигхэн одоо энэ бичил биетүүдийг бол шуунууд барьж идчихэд. Шуугийн том махчин шуунууд барьж идчихэд. Жижигхэн загсуудыг том загснаар нь барьж идчихэд. Том махчин загсыг халим нь барьж идчихэд ч гэдэм. За жижиг амьттай том амьтт нь. Жишээ нь хулгам зурам гэдэг юмнуудыг чинь хэрэм хярсан үнийг нь барьж идчихэд. Тэдрийгээ чон баавгаан барьж идчихэд ч гэдэг юм уу. Ингээд байгальд бол оршин тогтнож байгаа бүхий л зүйл хоол тэжээлийн болон оршихуй амьдрахын маш нарийн гинжин холбоостой байдаг. Тэр гинжин холбоосных нь хамгийн төгсгөлд хүн байдаг. Тэгвэл энэ гинжин холбоосны аль ч холбоосноос хор орж ирж болно. Зөвхөн хоол тэжээлийн хувьд аваад үзэхэд. Тэр хор эцээцэд явж хин дээр ирдэг вэхээр гинжин холбоосны хамгийн төгсгөлд байгаа хүн дээр ирдэг. Хүн дээр ирдэг. Тэгвэл хүн хоолоор хооллох уу, хүнсээр хооллох уу, хороор хооллох уу гэж асуудал дэвшигддэг. Бид нар хороор хооллох юм бол энэ бол амь зуух төдий үйл явц. Ингээд үхэн. Бид нар хоолоор хооллох юм бол бид нар дөнгөж амжиргаа төдий. Тэгвэл бид нар хүнсээр хооллох юм бол одоо жинхэнэ амьдрал болж ирнэ. Тийм учраас нөгөө Монгол хоол хүнсний хэсэг дээр боловсролын хэсэг дээр би хэлж ирсэн. Хүмүүс хороор амь зуулгыг эзэгндэг юм байна. Хоолоор амьдралыг амжиргааг эзэгндэг юм байна. Тархиар амьдралыг эзэгндэг юм байна гэж. Тэгвэл өнөөдөр гудамжинд таран шин гэж бидний яриад идэг гудамжинд хог түүгээд идэж явж байгаа тэр улсууд бол хороор амь зуулгыг эзэгнэж байгаа. Хоолоор амжиргааг эзэгнэж байгаа улсууд нь өнөөдөр бид нар хоолгүй бол өгчөг шахдаг. Хоолгүй бол байж чадахгүй болдог. Хоолгүй бол амьдрал төсөөлшгүй. Хөлсөө туслуулан байж зовон байж нэг хэдэн цаас олцоход тэрийг хоолноос өгөө дуусгачдаг. Архинаас өгөө дуусгачдаг. Тэгэхээр бид нар энэ амжиргаан дээр амь зуулгаас арай дээд төвшөнд амжиргааны төвшөнд хоолоор амьдралыг эзэгнэж байгаа. Тийм учраас дэлхийн ертөнцөөр өнөөдөр хоолны сэтгэлгээ нэлэнхүүдэд тарчлаа шүү дээ. Ерөөсөө л хоол. За тэгвэл амьдралыг тархиар эзэгндэг гэж. Орон зайгаа тархиар тэр орон зай чинь амьдрал болно гэж хэлж байгаа. Тэгвэл монголчууд энэ их дэлхийгээ юугаар эзэгнсэн гэхээр бас тархиар эзэгнсэн. Ямар тархиар эзэгнсэн гэхээр нөгөө гинжин холбоосны хамгийн төгсгөлд өөрөө байгаа учраас өөрөө хордож амь зуулга болж өнгөрөхгүй тул арай дэвшээд нэг хоолоор амжиргаа болгож өөрийнхөө амьдрсан цаг хугацааг үр ашиггүй өнгөрүүлэхгүй тулд яасан гэхээр зэрэг байгаль их дэлхийтэйгээ зогцож амьдрах. Тийм л зүй тогтлыг бий болгосон. Байгаль их дэлхийтэй зогцсон тохиолдолд бид нар хоолнд хордохгүй. Хоронд хордохгүй, хоолнд гэмтэхгүйгээр тэсэж үлдэх болчих. Тэгэхээр өвөг дээдс бол энийг маш нарийн гаргаж ирсэн байж. Хоронд хордно, хоолнд гэмтнэ гэж. Харин тархинд бол хүн дэвждэг. Амьдрал нь ч дэвждэг, өөрөө ч дэвждэг.
Тэгэхээр энэ зүй тогтолцоог хэрэгжүүлдэг соёл иргэншлийн ганцхан тогтолцоо бол нүүдлийн соёл иргэншил байсан. Нүүдлийн соёл иргэншил юун дээр тогтож байсан гэхээр ерөөсөө л орчлон ертөнц дэлхийн байгалийн оршихуун зам ёсонд зохицож амьдрах. Тэгэхээр зэрэг бид юуг ойлгох ёстой гэхээр зэрэг өнөөдрийн шинжлэх ухаан бол өндөр түвшинд хүртлээр сайн хөгжсөн ч гэсэн өөртөө маш их хүчийг хурааж чадсан ч гэсэн энэ бол эцсийн эцэст байгалыг эзэгнэх дарангуйлахад том зэвсэг болж хувирсан. Та нар анзаарч байгаа шүү дээ. Өнөөдөр энд нэг амьгүй, ямар ч амьгүй энэ цэм чохоогоор босгоцсон орон гэрийг байгуул суухын тулд бид нар тэр байгалийн амьд эдэс, элэс, хайрга юу гэдэг юм бүгдийг тасалж авчирч энд амьгүй болгоод тэгээд энэ зүйлийг бий болгож сууж байгаа. Тэгээ өөрсдөө амьд байглаас амьгүй зүйлээр тусгаарлалчаа сууж байгаа байхгүй. Тэгвэл Монгол гэр энэний эсрэг. Би энийг Монгол ахын лекцэн дээр ярьчихсан байж байгаа. Хоол хүнс нь бас энэний эсрэг. Ерөөсөө байглаас амьд хоол хүнсийг цуглуулж идэх ёстой. Янз бүрийн муу мэдээлэл шингээгээгүй хоол хүнсийг хүн авч идэх ёстой байтал хоол хүнс нь хүний зохиомл аргаар бүтсэн, үйлдвэрт бүтсэн, нийлэг химийн бодисуудын нийлэг хэлбэрээр бүтчихсэн, нийлэг хүнснүүдийг идэл өнөөдөр бид нар хоолнд гэмтэл явж байгаа шүү дээ. Тэгэл янз бүрийн дэлгүүрийн лангуун дээрээс янз бүрийн газраас хоол аваад иддэг. Нөгөөдөгтөө хордлого аваад нөгөөдөгтөө биеийг эвгүүрхэд ингээл эн чинь гэмтэл шүү дээ. Хордоод өгөхгүй ч гэсэн гэмтэл явж байгаа. Тэгвэл энэ монголчууд байгаль их дэлхийгээ эрхэмлэн дээдэлдэг энэ шүтээний тогтолцоон дотор хүн ерөөсөө амьд орон сууцнд амьдрах, амьд хоол хүнс идэх, амьд хувцс хунар өмсөх, амьд сэтгэхүйг хөгжүүлэх, амьд гэгээрлийг олох, амьд оршихуй амьдралыг бий болгох ийм л тогтолцоо байсан. Яагаад гэвэл байгаль ихтлгээ өөрөө амьттай учраас. Бид амьгүй гэж боддог болохоос энэ амьттай. Тийм учраас бидний өгдөөц энэ ихтлэгийн амьттай шүү, энэ байгаль амьттай шүү, байгалийн эсрэг үйлдэл хийсэн хүн болгоныг гисгээдгин шүү гэж хэлдэг. Энэ чинь дэлхийн цөмийн мэдээллийн сан дотор Баттугны байгалийн эсрэг юу хийж гэнэ үү? Хүн төрлөختний эсрэг юу хийж гэнэ үү? Оршихуй амьдрахын эсрэг юу хийж гэнэ үү гэдэг бүх мэдээлэл нь бичигдэж байна. Ганц минийх биш та бүгдийнх нь мэдээллийн фолдерууд нэгтдсэн байж байгаа. Хүн болгоно энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүний мэдээллийн фолдер байж байгаа. Дэлхийн цөмийн мэдээллийн сан дотор. Дэлхийн хөрсний мэдээллийн сан дотор та бүхний бүгдийнх нь мэдээлэл байж байгаа. Юу зөв хийсэн, юу буруу хийсэн бүгд байж байгаа. Эд дэс бүхнээрээ бичигдсэн. Мөн энэ сансар окторгууд бас мэдээллийн орон зай байна. Тэр мэдээллийн орон зай дотор та бүхний тус бүрийнх нь амьдралдаа юг зөв хийсэн, юг буруу хийсэн бүх мэдээллийн сан байж байгаа. Эргээд таныг энэ дэлхийгээс халих үед тэр мэдээллийн сангуудаас чинь таны мэдээлэл татагч гарч ирээд за энэ нөхөр нүгэл нь ихүү буйнд ихүү гэдэг нь одоо дэнслэгддэг байж байгаа. Тэгэхээр энэ дэлхий энэ сансар орчлонг та нар амьгүй, нүдгүү, сохор, дүлий, мэдрэмжгүй гэж битгий ойлго. Энд бүх юм нь байж идэг. Бүх юм байж байгаа учраас бидний бүх мэдээлэл тэнд бичигдэж идэг. Хаана. Тэгэхээр би сая тэр сансар кабелийн телевизээр нэвтрүүлэгт орохдоо би хэлсэн шүү дээ. Тэр хүн дахид төрөх асуудал, тэр мөнгөний тухайн асуудал энтрийг тавиад. Тэгэхээр хүний энэ цогцсон бие зөв оршуулгадаад одоо хөрсөндөө шингэхэд тэр хөрсөнд Баттугны махан бие, цусан бие, ясан биений бүх мэдээлэл тэнд шингэж идэг. Буцаад дараагийн төрлөө олоод хүн болоод бүртгэхэд бие нь тэр мэдээллүүд нэгдэжээж дараагийн төрлийн биеийг бүрдүүлдэг. Тийм учраас нас урагчийн биен дээр тавьсан мэнг дараагийн төрөлд нь гараад ирдэг. Тэгээд монголчууд чинь тэр мэнгийг зөвхөн сүүгээр тавьдаг байсан болохоос биш. Тэр сүүгээр тавьдаг нь ч цаана амин чанарын утгатай, учиртай зүйл. Гэтэл манайхан одоо юу вэ? Балмастер, хорын харандаа ямар юм юу? Бараг л тосон будгаар тавих юм шиг. Тэгэхээр энэ бол биш болчихж байгаа. Тэгэхээр та нарын бүх мэдээлэл энд байна гэж хэлээд байгаа чинь тэр. Өнөөдөр эцгээсээ төрөхдөө янз бүрийн дефекттэй хүүхдүүд төрж байна. Тэрийг манай ангаах ухаан юу гэж үзэж байна гэхээр аав ээж хоёр нь бэлгийн харьцаанд орж хүүхдээ хийхдээ бараг согтуугаараа хийсэн шахуу юм яриад байгаа юм. Гэтэл амьдралд тийм юм бол тохиолдох л баг. Асар ховор. Тэр юунаас болдгийг гэхээр тэр хүүхдийн урд төрлийнх нь бие оршуулгдахдаа буруу оршуулгдсан.
Тийм учраас буруу оршуулгдсны гайгаар мэдээлэл нь дэлхийн хөрсөнд очиж бичигдэхдээ дутуу мэдээлэл бичиж. Жишээ нь бөөрө ахуулсан хүний мэдээлэл тэнд очихдоо өрөөсөн бөөртөл бичигдэж шин. Олгоогоо ахуулсан хүний мэдээлэл тэнд очихдоо олгоогүй мэдээлэл очиж шин. Буцаад биеийн бүртгэхдээ яг тэр мэдээлэлээр бүрдэнэ. Тийм учраас яадаг вөхөр хүний онцгой сориуд эргэж төрдөг. Хүний тавьсан мэнг эргэж төрдөг. Энэ зүй тогтууд гарч ирж байгаа. Тэгэхээр дээр үе Монгол өгдөөц тэгдэж шүү дээ. Хагалуулахгүй, огтлуулахгүй. Би юугаач авахгүй. Би энэ дэлхийгээс яаж ирсэн яг тэр чигээрээ буцна гэдэг чинь цаад нууц нь юу исэн гэхээр дараагийнхаа төрлийн биеийг бүрэн бүтэн төрүүлэх гэсэн арга нь тэр байсан. Одоо бол хүн амьд явахын эрэхэнд яалтчгүй яах вэ? Тэсэж үлдэхийн эрэхэнд огтлуулаад яагаад тэгэл бүр шал өөр хүний мэдээлэл жишээ нь одоо бөөрийн солиос суулгачаад тэр мэдээлэл бол таны бие цогц задрахад дэлхийн хөрсөн тэр өөр хүний бөөрн байгаа ч гэсэн тэр мэдээлэл болж тэмж бичигдэхгүй. Ийм нарийн учир зүй тогтолтой ихтлгийтэйгээ ийм байгалийн болон одоо хүн холбоотой байдаг учраас хүмүүс монголчууд ихтлгийгээ хайрладаг байсан. Ээжигээ хайрладаг байсан. За тэр хойно очиод эзотерикийн лекцэн дээр очихоор зэрэг аяндаа энэ тэр эхийн умаа руу тэр эхийн умаа гэдэг чинь ямар ариун нандин умаанд ямар агуу хүүхэд төрдөг бүрдэг нүгэл их хийсэн хүмүүсийн сүнс яагаад тэр муу умаа руу ордгоо энэ төр гэд ингээд нарийн юм гарч ирдэг. Зүгээр энийг сонссон эмэгтэйчүүд лавал хань бусын өвөрлөө харанхуй шөнөөр гитээд байхгүй болох байх. Ийм нарийн юм байдаг. Тэгэхээр зэрэг монголчууд энэ ихтлгийгээ хайрлж гамж исэн, энэ ихтлгийгээ дээдлэн эрхэмлэн шүтжсэн утга учир нь юу байдгийг гэхээр зэрэг цаана зөв орших зөв амьдрах уу? Нөгөө амьдралыг соёолуулан дэлгэрүүлэгч тогтолцоог хамгийн зөв утгаар нь бүрдүүлэхтэл байсан. Тэгвэл шинжлэх ухаан өнөөдөр энийг харин байгалыг сүйтгэдэг, эвдэлдэг ийм хүчрхэг зэвсэг болж хувирсан. Тэгвэл одоо хүн төрөлхтний зорилго юу гэхээр шинжлэх ухааны энэ агуу хүч чадлыг энэ байгальтай зохицон амьдрахад зориулах хэрэгтэй болчихж байна. Тийм учраас энийг ухаарал сэхэрлээрээ урьдчилж харж мэдэж чадаагүй хүн төрөлхтөн өнөөдөр яаж ийм нэхэр зэрэг энэ нүүдэлчдийн соёлыг судлая. Энэ нүүдэлч чинь их зүв байж. Энийг юугаараа ойлгосон гэхээр өөрсдөд тохиолдсон гай гэмээрээ ойлгосон. Юу гэхээр байгаль экологи нь эвдэрсэн. Хөрс ус нь цөлдсөн, ус нь ширгсэн. Ургамал амьтных нь төрөл зүйлүүд ховордсон. За тэгээд уур амьсгал нь эвдэрсэн. Дээр доороосоо янз бүрийн сөрөг энерги нөлөөнд автж байгаа. Энэ бүх байдлыг сая бие цогц амьдрал ахуй дээр мэдэрчээж сая шинжлэх ухаан ойлгоод одоо нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах асуудал руу анхаарлаа төлөхөд тавиад байгаа байхгүй. Тэгвэл нүүдэлчд гэдэг чинь бүх юмаа дэлгэж өгүүлээгүй боловч цаана бүх юмаа нуудчихсан, агуу амьдарч исэн. Агуу юм энгийн байдаг. Тэг энгийн имийг хүн оноож олж харддаг. Хоёр хүүхэн бай. Нэг нь бол хэвийн нэг жирийн хүн. Нөгөөх нь жигтэйхэн ганган хэнцэр бол хүмүүст ганган хэнцэрлүүн л анхаар. Гэтэл ганган хэнцрийн цаана тэр хүүхнээс юу ч гарахгүй. Тэгвэл нөгөө жирийн хүнээс бол амьдралын ухаалаг бүхэл үзэгдлүүд гарна. Ийм л байдаг. Тэгэхээр зэрэг үлгэр төртөл гардаг шүү дээ. Нөгөө агуу эд шидэн ч юм агуу баатар бол бүр навсархаа эмигний ч юм өвгний дүрээр ирээд тэгээд тэрийг бэлгийн мэлмигээрээ таньж чадаагүй, харж чадаагүй хүнд эргэж шийтгэл нэрдэг. Бэлгийн мэлмигээрээ таньж чадсан хүнд гавьяа нэрдэг, ашиг нэрдэг. Энэ үлгэр төртөл энэ чинь үлгэр энийг л ойлгуулж байгаа шүү дээ. Өнгө мөнгөнд тууртаж болохгүй шүү гэдэг. Тэгвэл дэлхийгээр өнөөдөр өнгө мөнгөний хорвол болцсон. Тэгвэл бидний энэ суурин соёл иргэншлийн өнөөдөр гажуудаа туйшраад байгаа энэ алдаа нь юун дээр байх вэ? Байгаль ихээ шүтэж чадаагүй. Эрхэмлэн дээдлж чадаагүй. За орчлын ертөнц гэж болий. Яагаад гэвэл орчлын ертөнц саран дээр би бууж үзэг. Одоо өнөөдөр сар тийм нар ийм гэд ярих юм бол яах вэ? Саран дээр би очиж алхаж үзээгүй юм чинь. Саран дээр очиж би амьсгалж үзээгүй юм чинь. Чи наадгаа батал баттгоо ингээл өөдөөс няцаа ш. Би тэр нар гэдгийг чинь гараараа барьж үзээгүй юм чинь. Нар байдаг ч юм уу гүү ч юм уу л гэж шүү дээ өөдөөс. Шинжлэх ухааны сэтгэхгүй ийм л болчиход байгаа шүү. Тэгтэл шинжлэх ухаан гэдэг бас тийм ч ийм муухай туйлширчихсан материалцсан зүйл биш. Шинжлэх ухаан гэдэг чинь 100-ных нь 60-70% нь материалыг үлдсэн 20-30% нь оюун санааны зөв бэлгийн үйлдэл байдаг. Тийм учраас Менделеев шүн зүүдэндээ Менделеевийн үйлчлэг системийг нээсэн. Бетховен 9-р симфонийнхоо нотыг шүн зүүдэндээ харсан ч гэдэг юм. Энэ шинжлэх ухааны агуу нээлтүүд дандаа зүүдэнд нэгдсэн байгаа шүү. Тэгэхээр шинжлэх ухаан бол дандаа хэд материалыг зүйл биш. Харин энийг өнөөдөр
шинжлэх ухааны хөгжлөөс хоцорч яваа монголчууд, хоцрогдсон зогсон сэтгэлгээтэй монголчууд юу гэж хэлж байгаа нөхөр зэрэг Баттухан нар харагдж байгаа нь үнэн. Тэгвэл би очиж тэрэндээ чи алхаж сууж үзээгүй. Би барьж үзээгүй учраас тэр худлаа. Баттухан би саран дээр очиж гიშгэж үзээгүй учраас тэр худлаа. Ийм байдлаар асуудалд хандж байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ бас нэг хөгжлийнхөө алдаатай оноотой зүйлийг гай гэмээр ойлгоцсон шинжлэх ухааныхан чинь өнөөдөр нүүдлийн соёл иргэншил агуу байна гэд нүүдэлчдийн соёл иргэншлийг судлах ажил руу анхаарлаа хандуулаад төлхөө ороод байгаа нь ийм учиртай. Цаана энэ байгаль ихтлгээтэй яаж зогсож амьдрах уу гэдэг. Тийм учраас монголчууд энэ үйлдэлүүдийн би одоо үйлдэл ярихгүй байна. Үйлдэл ярихгүй байна. Үйлдэл ярих юм бол одоо монголчууд жишээ нь шороо махбодтой жил бол луу, хонь, нохой, гахаа байдаг учраас энэ жилүүдэд бол жишээ нь хизээч их дэлхийг энэ газар шороог ухах сэндийлэх ажлыг хийдгүү. Энэ өдрүүдэд болон энэ жилүүдэд саруудад энд нар бол тогтмол шороо махбодтой жилүүд байдаг. Хоёрдугаарт бол монголчууд нүүхэд буухад буурай нүүхэд нутгаа гэж үг байдаг. Зүрх цэцүүг. Энэ дөрвөн үгний утгыг л бид нар тайлж чадахгүй байна, нууц утгыг. Тэгвэл буухад буурай гэдэг нь чи ямар буурин дээр буун? Яах вэ? Төдий чиний ажил амьдралд тэгшэрнэ, чиний эрүүл мэнд, чиний гэр бүлийн ажил амьдрал сайн сайхан явна. Тэгвэл нүүхэд нутгаа гэж. Нэгэн тэр энергийн, шим шүлтийн хамаг юмыг аваад өөртөө шингээчгээд амьдрал ахуйгаа цогцлоочход тэндээс нүүж байгаа бол тэр нутгийг битгий хог болгож, там болгож хай гэсэн. Тийм учраас нүүхэд нутгаа дээдэлдэг. Нутгаа эргэж ирнэ гэж үзээд тэр нутгаа яадгүй арц гангаараа утдаг. Өөрсдийнхөө тэр нутаг чингээсэн муу энерги болгоно ариулж байгаа хэрэг тэр чинь. Тэгээд бүх газар чаасан гадсаа аваад тэрэн дотор нь будаа хийдэг усвал сүлд төвдөөс орж ирсэн яасан. Яг монголчууд бол хомоол аргал хийж дээрэс нь хөрсөөр нь болдог. Гэх мэтлэн ярих юм бол маш нарийн юм байдаг. Тэгэхээр бид нар бол одоо энэ үйл явдлыг бол энэ үйлдэлүүдийг бол та нар бол энэ тэндээс зөндөө сонссон учраас би энийг ярихгүй цаад мөн чанарыг яриад байгаа. Тэгэхээр хэрвээ тэр газар шайл гэж байгаа бол та ихийнхээ хөвлөөр хадаас шааж байгаа та яг адилхан. Ягаад гэвэл та дэлхийн ээжийн хөвлөгөөс гарч ирсэн учраас. Хэрвээ та тэр сууршиж амьдраад явж байгаа нүүж байгаа газараа цэвэрлэхгүй явах юм бол та дэлхийн ээжийн арьсыг хүү татчихаа тэрийг буцааж ядаглаад монгол хүн онгоож явахаар умааж яв гэдэг. Онгорхоо чигээр нь хайчаад явж байгаа та яг адилхан. Би тэг хэлдэг штэ. Монголчууд зүгээр нэг талах гаргаж идэхийн тулд лавшаа хийж идэхийн тулд дэлхийхэн арьс болсон хөрсийг сэндилдэг байсан гэж. Зүгээр л байгальд ургацсан бэлэн ургамлыг авчираад хатаагаад дундаас нь тэр гурилын цардуултаа тэр гурилыг гаргаж аваад тэр гурилаараа хоолоо хийгээд иддэг байсан ба. Тэгтэл одоо дэлхийн нийтээр талах идэхийн тулд муу бор хотоотоо тижээхийн тулд штэ. Арчаагүй дэндүү жижигхэн зорилгын төлөө энэ их дэлхийн арьс болсон энэ том хөрсийг ухаад сэндилээд том хүчтэй трактораар тоос манруулж байгаа сэндилээд тэгээд дотрын ямар аян ч гэнэ. Тэгээд бид ийм сайхан юм ургууллаа авлаа гэд. Хүн төрлөختөн тархиараа өөрийгөө тижээж чадахгүй аргаа барахтаа газар ихтлгэрүүгээ дайрч байгаа байхгүй. Тэгвэл манай өвгдөөс газар ихтлгийг ухтгүй л байсан. Бүр сүлд энэ гаднаас модон анж сэргэлж тариа тэрдэг ёс манад энэ баруун монголоор дамжиж орж ирсэн байгаа ш. Тэгвэл монголчууд яадгүй эднээс ихээ хямд төсөр аргаар тэгээд байгалийнх нь мал гэдэг өөрийнх нь бүтээгдэхүүнийг ашиглаж агаад малынхаа хошуугаар дамжуулаад байгаль ихтлгийгээсээ шимшилтийг аваад хэрэгжилждэг. Үгүй эн чинь ухаантай тогтолцоо байгаа биз дээ. Тэгэхээр их дэлхийгээ хайрладаг монголчуудын хувьд их дэлхийнхэн арьс болсон хөрсийг хуу татаад гурил тариад энэ мө бор хотоотоо тижээн гэдэг бол дэндүү эмгэнэлтэй дэндүү гонигтай асуудал байсан. За тэгээд уул аваагаад эрхэмлэн дээдэлдэг бас. Усаа эрхэмлэн дээдэлдэг бас. Унсан газар угаасан ус гэж. Хүн яагаад унсан газар угаасан ус гэдгийг гэхээр хүн өөрөө би ярьдаг. Дэлхийн цөм гэдэг бол өөрөө гал учраас байнга илүүдлийн энергитэй. Тэр энерги дэлхийн хөрсөөр дамжуул дээш нь гаргадаг. Тэр гаргаж ирсэн энерги нь атмосферт очиж байрлахаас гадна
давхар амьд болгоны энерги биеийг тэтгдэг. Тэгээ хүүхэд эхээс төрөхдөө эхээс унах үедээ хүүхдийн энэ аура буюу энерги бие байдгүй. Хамгийн анхны энерги биеийн бүрдүүлэлтийг анхны давхаргыг хэн тавьж өгдгийг гэхээр дэлхийн цөмөөс гарч ирж байгаа, дэлхийн хөрсөөр гарч ирж байгаа тэр энерги буюу тэр дэлгэрүүлэгч хий тэр бүрдүүлж өгдөг. Тийм учраас Монгол хүн яадгийн гэхээр зэрэг энийг мэддэг байсан учраас унсан газраа эрхэмлдэг. Таны энэ аураны гэрлэн биений хамгийн амин бүрдүүлэлт, амин төлжилт нь энэ унсан газраа чинь гарч ирж байгаа дэлхийн цөмийн энерги мэдээлэл. Тэрнээс цааш бол та өөрөө оюуныхаа потенциалаар өөрийнхөө үйл хэрэгээр өөрийнхөө аль ямар газар оронд очиж суурсан тэр бүхнээсээ энерги хураах замаар аураага бүрдүүлнэ. Тийм учраас таны аураны хамгийн анхны бүрдүүлэлт, хамгийн анхны амин энерги нь бол энэ дэлхийн цөмөөс гарч ирж байгаа дэлгэрүүлэгч хий байна. Дэлхийн цөмөөс гарч ирж байгаа дэлгэрүүлэгч хий болгон өөр мэдээлэлтэй. Өөр мэдээлэлтэй учраас өөр зорилготой байдаг. Тийм учраас зарим газарт төрсэн улсууд одоо жишээ нь завхны отхон тэнгэр уулын ойролцоо төрсэн хүмүүс их гэгэн хотогтууд оюуны потенциал сайтай дандаа Монголын оюуны салбарт нэр алдран төгсөн хүмүүс тэр хавьяас төрөөд ийн гэдэг чинь тэр хавийн газар нутгаар гарч ирж байгаа дэлгэрүүлэгчийн мэдээлэл нь тэр оюунлаг үйлс зориулагдахаар тэр хүнийг бүтээж байгаа. Ингээд Монгол хүний газар зүй бүрдэж эхэлдэг. Тийм учраас монголчууд унсан газараа хүнд ч яг тоочно энэ гэж зааж өгдөг. Хөдөөний настай хөгжүүлээс очиод та яг хаана унсан бэ? Энэ хүндэд байдаг та унсан гэсэн, эхээсээ унсан гэсэн. Таны унсан газар энд л байдаг гэсэн. Тийм энэ зүг рүү байдгийг би сайн мэддгүй ингээд хэлж өгдөг байхгүй. Юу гэхээр зэрэг тухайн хүн амьдрал ахуйд ороотойд, эрүүл мэнд ороотойд, ажил үйлс бүтгээ яагаад бүх юмар уналтанд ороод ирэх үед нөгөө таныг хамгаалдаг ганцхан тогтолцоо чинь юу? Энерги биш шүү дээ. Тэгвэл тэр амин сувг дээр очиж хөрвөөж энерги мэдээллийг амин энерги биенийхээ амин бүрдүүлсэн тэр энерги мэдээллийг авснаар таны бүх юм эргээд шин төрсөн хүүхэд мэт эргээд сэргдэг. Ийм учраас монголчууд тэр өөрийнхөө унсан энергийн сувгийг хүмүүст таниулахгүй мэдүүлэхгүй гэж нуух зорилгоор төрсөн нутгаа хэлж өгдөг. Тэр унсан газараа бол зарим ястанд бол тоонот тайх гэж хэлдэг, зарим ястанд бол тоонот гэж хэлдэг. Одоо бол тийм тоонот тайх юутай хүн бол бараг байхгүй болсон. Манай дээр үеийн 70-80 хүрсэн 70-80-аас дээш насны 60-аас дээш насны улсууд бол байгаа бах. Бусд нь бол байхгүй. Тийм учраас нутаг гэдэг үг бол нуугаад тагл гэсэн үг байдаг. Нуугаад тагл гэдэг нь өөрийнхөө гэрлэн биений анхны амин бүрдүүлэлт, амин төлжүүлэлтийг хүнд ч битгий хилээ нууж тагл гэж. Их сайн сайхан яваа алдартай нэртэй хүмүүсийн тэр энергийн унсан газрын хүмүүс мэдчихээ тэнд нь очиж хөрвөөгөөд энерги мэдээллийг авахаас гадна өөрийнхөө нөгөө бохир заван энерги мэдээлэлээр тэр сувгийг бузарлаа хийчихдэг. Тийм учраас хүмүүс өөрөө хизээ нэгэн цаг тэр юу хэрэг болоход өөрөө ашиглах үүднээс бол тэр төрсөн нутгаа буюу нуугаа тагласан энергийн сувгийг хүнд ч хэлдэг. Одоо бол юу зүгээр тэр аймгийн тэр сум тийм газар гал ингээл үүх гэл энэ суурин соёл иргэншилчид бүх юмыг ил гаргаж ингэж завааруулж байгаа байхгүй. Тэгвэл нөгөө талдаа ашигтай нь юу гэхээр хүмүүс мунхарцсан учраас ийм юмны өчрийг ойлгохоо байсан учраас хизээч баттганы энергийн сувг дээр ч юм уу төдүүгөө энергийн сувг дээр ч юм уу агуу хүмүүсийн энергийн сувг дээр очиж хөрвөөж тэр энергийн сувгийнхны хамаг энерги мэдээллийг өөртөө хураадаг тийм тогтолцоо байхгүй болчихсон. Тийм учраас төрсөн он сар өдөр хилжил байна нэг сөрөг нөлөөгүй. Төрсөн нутгаа хилжил байна сөрөг нөлөөгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг манайхан тэгдэг шүү дээ. Нэг гайгүй яваа хүнтэй уулзахаараа зэрэг. За та аль нутгаа аль сум уу? Ингээл ааваараа тийм ээжээрээ тийм гэл ингээл яриад эхэлнэ. Гэснэ за тэр нутгийнх бол тийм дээ. За энэ нутгийнх бол ийм дээ. Эн чинь нөгөө энергийн сувгаар нь яриад байгаа байхгүй. Ямар хуу чанарын тэр нутгийнханд нэг тиймэрхүү чанарын энерги бүрдсэн байдаг. Тэрийнхэн чинь тэр талаараа сулчихсан, тэр талаараа давуу байдаг гэд. Муу гэхэд 100% муу байхгүй. Сайн гэхэд 100% сайн байхгүй. Энэ хорвооч нь алагтай булагтай заяадаг учраас тэгээд
хүн чинь ерөнхийдөө нутаг ус угшлаар нь ерөнхийдөө ойлголт авчдаг байхгүй. Тийм учраас л хүнтэй танилцал за айл аймгүй айл сум уу гэл ингээд эхэлдэг байхгүй. Ялангуяа настайчул бол бүр тэрийгээр мэддэг. Тэгэхээр угаасан ус гэдэг бол та нар бол усны тухай мэдээллийг тэр Японы эрдэмтэн Мацуро гэдэг эрдэмтэн гаргаад тавьсан байж байгаа. Ус ямар их мэдээллийг орчныхоо мэдээллийг өөртөө агуулж шингээдэг амин чанартай. Ус гэдэг бол өөрөө амьд зүйл. Амьд зүйлээс гадна монголчууд яагаад усыг чандман эрдэнэ гэж хэлдэг юм гэхээр чандман гэдэг үгний утгыг одоо хүртэл тайлаагүй л байж байгаа. Одоо энийг тэр хойно эзотерикийн лекцэн дээр тайлна. Тэгэхээр ус гэдэг бол байгаль газар болгоныхоо мэдээллийг өөртөө шингээж идэг. Тэр тусмаа сайн муу мэдээлэл байхад муугийн шингээж идэг. Муугийн шингээж ариутгаж идэг. Тийм учраас заавал тодорхой нэг газар нутагт заавал ус байдаг. Тэр газар орны муу мэдээллийг өөртөө шингээж газар орны цэвэрлэгийг хийж идэг. Ийм учраас тэр усыг бол гаднаас нь байгалийн аргаар өөрөө бохирдож өөрөө цэвэрлэгийг хийдэг ийм зүй тогтолтой байхад нь бид нар гаднаас нь очиод машина угаагаад, хувцас угаагаад, хэвс дроожоо угаагаад дээр нь одоо малын сэвс асгаад мал гаргахаараа зэрэг голын ирэг дээр очиж хорхог хийж иднэгээд мал гаргачихад сэвсийг асгаад цусын нүжийг ус руу урсгаад эсвэл сүү урсгаад ингэж усыг гэмтээдэг юм. Яагаад гэвэл ус хичнээн тэр байгаль орчны муу энергийг өөртөө шингээд цэвэрлж яадаг үүрэгтэй ч гэсэн ус эзэнтэй. Усын эзэнг лус гэдэг. Лус бол ямар мэдээлэлээр өөрийгөө бохирдуулах уу, ямар мэдээлэлээр бохирдуулахгүй гэдгийг мэддэг. Өөрөөр хэлэх юм бол ус тисэж үлдэхийн тулд эзэн нь өөрийн ухаанаараа тэрийг зохицуулдаг. Гэтэл бид нар усыг амьгүй зүйл гэж үзэж байна. Зүгээр л өөрийнхөө хэрэглээ. Муухай хар хэрэг толбоо угаадаг л хэрэглээ гэж ойлгож байна шүү дээ. Гүү, энэ ус гэдэг чинь энэ дэлхийг амьдруулагч том их үүсвэр байж байгаа. Дээр нь бидрийг амьдруулагч. Бид нар усгүй яах юм? Тэгэхээр зэрэг усанд өөрт нь ийм агуу чанар байдаг учраас монголчууд гаднаас зориудаар усыг бохирдуулдаг байсан. Тэр тусмаа биенийх нь хэр ирж байгаа эмэгтэйг бол ус руу бүрч ойртуулдаг байсан. Одоо бол мэдх юм байхгүй. Заваарцгаагаад бүгд голын ирэг дээр очиод бүгд хэр тоосоо угаагаад бүгд биеийнхээ хэрийг угаагаад за тэгээд сардааныг ирдэг эмэгтэй хүний биеийн хэр бол усны эсрэг бол зүгээр ганц тайсан. Хамгийн аюултай тайсан. Юу ч мэдхээ байсан. Усыг амьтаа гэж мэдэхгүй учраас ийм болж байгаа шүү дээ. Гэтэл ус ихэнх голцоо нуураас бусд нь дандаа урсгал байдаг. Байгаль өөрөө тэр мэдээллийг өөртөө шингээж хадгалж цэвэрлдгээс гадна тэрийг бас урсгалаараа цэвэрлдэг давхар зохион байгуулалтыг бүтээсэн байна. Тэгэхээр зэрэг монголчууд усаа эрхэмлэн дэдэлж. Одоо тэгвэл өнөөдөр сүүлийн 10 жил дотор Монголд 3,000 гол нуур ширхэгчлээ шүү дээ. Монгол бол усны нөөцөөр бол усны хөрсний дээр болон доор байдаг усны нөөцөөр бол ихээхэн ядуу, ихэнх нь тал хээр нутаг. Тэгэхдээ Монгол газар нутгийн ус яагаад ийм сайн байдгийг гэхээр бидний өвөг дээдс байгаль ихтлэгээ дэндүү сайн эрхэмлэн дээдэл шүтэж чадчихсан учраас энийг цэврээр нь яг тэр байгалийнхын зүй тогтолоор авч хадгалж явж исэн учраас Монголын энэ газар шороо, энэ ус бол баг гэмтсэн байдаг. Баг бохирдсон байдаг, баг бузардсан байдаг. Одоо бол бид нар сүүлийн 90 оноос хойш бол дэндүү бузарлаж байгаа. Тийм учраас сүүлийн энэ 10-аад жилийн дотор Монголд 3,000 гаруй нуур гол мөрөн ширхэгчлээ. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын NASA буюу сансар судлалын төвөөс хийсэн хиймэл дагуулын судалгаагаар хийсэн дүгнэлтээр бол Монголын цөлжилт дархны хойнд сэлэнгийн урдуур очичлоо. Одоо 2 жилийн дараа Монголын газар нутгаас хоошоогаараа Сибирь ойрын орно. Гэхдээ ийм орчинд бид нар яаж амьдрах юм бэ? Энэ дэлхий чинь үхэж штэ. Усан татарч байна. Одоо дэлхийд цэвэр усны нөөц 10 жил байж байна. Монгол цэвэр усны нөөц 7-8 жилээр тоологдож байна. Усгүй олчоод бид нар ургамалгүй олчоод юугаараа амьдрна гэж яах. Энэ үйлдвэрүүд сүрлээ гэж бодоход эцэст мал бидрийг авч үлдэн шүү дээ. Тэгээ хэдэн малаа ад үзээд бүгдийг хашаанд хорин тэжээвэр болгоно гэд ингээд ах юм. Тэгэхээр монголчууд энэ байгаль ихтлгийг энэ биднийг оршогч зөвхөн одоо бидний энэ махан биеийг оршогч биш. Энэ дэлхийн ертөнцийг энэ орчлон оршин тогтоогч агуу хүчин гэдгээр нь ухаарч исэн учраас амьд хүчин гэдгээр нь ухаарч исэн, оюунд хүчин гэдгээр нь ухаарч исэн учраас монголчууд энэ байгаль ихтлгийг ийм сүрхий
хадгалж гамжижсэн. Тэгээ уул овоо гэл ингээд бас ярих нь одоо. Уул овоон дээр гарахад овоо болгоны орой чулуу байдаг. Өөрөөр хэлбэл уул овоон дээр дахиад хүний гараар чулуугаар бүтсэн чулуун овоонууд бий байдаг. Энэ овооны цаад утга нь юу гэхээр уулынхаа эзэн савдгийг тэр орон гэртээ болгож өгч гэнэ гэж монголчууд чулуугаар овоо усгадаг байсан ба. Дээр нь монголчууд аливаа өргөл мөрөглийг гэртээ нэг амьгүй дүрсний өмнө алгаа хавсар зогсож байгаад хийдэг биш. Цэвэр амьд байгалийнхаа орчинд уулын орой дээр гарч агаад цэвэр амьд сансар окторгуураа хандж агаад амьд оюун ухаанаар амьд үг хэлээ амьд бие цогцороо хийдэг байсан ба. Амьдаас амьдын хооронд холбоогоор хийдэг. Бүр дүгнээд хэлэх юм бол. Тэгтэл одоо бид нар шүтэн мөргөл хийж яах гээд яах вэ? Тэр буддийн шашны гээд байгаа, тэр Христосын гээд байгаа, тэр мууны шашны гээд байгаа. Янз бүрийн энэ үхмэл зургнуудын дүрснүүдийн өмнө алгаа хавсар зогсож байгаад үхмэл байдлаас үхмэл байдалд хийж байгаа байхгүй. Онцгой тохиолдолд та мууч гэсэн амьсгалаад амьд энергитэй байгаа учраас тэр үхмэл дүрс рүү өөрийнхөө амьд энергийг шилжүүлээд энийг амьдруулад өөрөө энерги алдаад юу энерги авах мантай. Ийм утгагүй шүтлэг хийж байгаа байхгүй. Тийм учраас монголчууд яадаг вөхөр уул овооныхоо орой дээр гарч агаад тэнгэр газрын завсарт гэж байгаа. Уулын оройг бол Монголд ямар ч говь цөл газар бай, дов толгод байдаг. Ухаа байдаг. Тэр газар болгоныхоо орой дээр гарахад л тэнгэр газрын завсар ордог гэж үздэг. Тийм учраас тэнгэр газрын завсар, газар амьд, тэнгэр амьд. Тэнгэр бидний эцэг, газар бол бидний ээж. Ингээд ээж аав хоёрын дунд энэ хоёрын холбоос болж байгаад өөрийнхөө амьд сэтгэхгүй амьд хэл яриагаар мөрөглөө шүтэнтэй хандаж залбирлаа үлддэг байсан. Мөрөглөө хийдэг байсан. Гэтэл өнөөдөр бид нар уулын орой дээр гардаг хүн хавардчихсан. Тэгээ уулын орой дээр гарахаараа зэрэг хаяа нэг тэмцээн уралдааны үед уулын орой булаацалтна гэж байгаа. Үг нь хүртэл утгагүй муухай. Бүгдээрээ уулын орой дээр гараад бүгдээрээ сайхан мөнх тэнгэртэй эцэгтэй энэ их дэлхийн ээжтэй хандахын оронд харин яах вэ? Булаацлаад хэн нэгэн тэн дээр гарахын гинэ. Эзэн савдаг тэрэнд хизээш дуртай байхгүй. Тэр бидраас илүү ухаантай учраас. Ингээд бидний хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг болгон буруу болчихсон. Байгаль ихтлэхийн эсрэг болчихсон. Юу н тэрийг шүтэх эрхэмлэн дээдлэх, харин тэрийг мохоох сүйтгэх. Энэнд юу буруутай? Бидний байгалыг эзэгнэн түрэмгийлэх бодлого барьсан шинжлэх ухаан. Амьд байгалыг үхмэл болгож хоёр дахь суурин соёл иргэншил хэмээх хоёр дахь амьгүй байгалыг бий болгосон энэ суурин соёл иргэншил хоёр л буруутай шүү. Маркс хэлсэн байдаг шүү. Хүний гараар бүтсэн бүхэн амьгүй ертөнц бөгөөд энэ хоёр дахь байгаль юм а гэж. Энэ амьд байгалийн амьд зүйлсийг амнаас нь тасалж авчираад энд амьгүй болгож бүтээж байгаа. Өнөөдөр гадаа гарыг зам, байшин, барилга, энэ тарьсан мод, энэ тэрийг хассан хайс. Тэгээд энэ машин унаа юу гэдгийг. Энэ бүгд чинь дандаа амьгүй шүү дээ. Харин эдгээр юугаар бүтсэн гэхээр байгалийн амьд зүйлсээр бүтсэн. Цэцэг ишин дээрээ хангаж явахдаа амьд. Цэцгийг тасалчих юм бол амьгүй. Тэгвэл яг л ийм замаар энэ суурин соёл иргэншил гэдэг энэ юмнуудыг бүтээсэн шүү. Тэгэхээр бид хаана юунд оршоод байгаа, юунд амьдрал. Харин нөгөө яг энэ утгаараа амьдралыг соёлуулан дэлгэрүүлэх тогтолцоо бол соёл юм а гэдэг энэ утга чинь харин эсрэгээр амьдралыг сүрүүлэн дороотуулагч тогтолцоо бол соёл иргэншил болчиход байгаа. Харин амьдралыг соёлуулан дэлгэрүүлэх тогтолцоо бол соёл иргэншил. Энэ бол соёл иргэншил гэдэг энэ зөв нэр томьёо бол зөвхөн нүүдлийн соёлд хамаатай. Суурин соёлд хамаагүй. Тэгэхээр ийм хачин цаг үед бид нар амьдарч байгаа учраас энийг байгалыг шүтэх энэ сэтгэлгээгээр л бид нар өөрчлөх ёстой. Байгалыг шүтэх төдийгүй тэрний тэр оршихуйн зам ёс хууль зүй тогтолцоог ойлгож тэрэнд зогцож амьдрах. Түүнээс байгалаа сүйтгэж биш. Ийм л утгаар нь монголчууд бол байгалаа эрхэмлэн дээдэлдэг байсан ба. За хоёр дахь монголчуудын их том шүтэн бол мал сүргэн. За би нүүдлийн мал аж ахуй дээр малын тухай бол бүр нарийн задлаад ярьчихсан байж байгаа. Зүгээр энд бол шүтэн гэдэг утгаар нь зарим нэг мөн чанарыг хэлэхэд малтайгаа байхад монгол хүн гэрээ бариа суучна.
Малтайгаа байхад монгол хүн хувцас хийгээд өмсчихнэ. Малтайгаа байхад монгол хүн хоолоо хийгээд идчихнэ. Малтайгаа байхад монгол хүн энэ орчлон ертөнцид энэ дэлхий дээр тэсэж үлдээд сайхан амьдарч байна. Тэгэхээр энэ мал гэдэг бол мянган хүнсч мэрэгжил. Төдийгүй мянган ашигт мэрэгжил байна. Өнөөдөр энэ мянган хүнсч мянган ашигт гэдгийг тодруулж ярихын тулд өнөөдрийн энэ зах зээлийн эдийн засгийн тогтолцоор орохоос өөр аргагүй болдгийг. Өнөөдөр дэлхийд ганцхан автомашины үйлдвэрлэл эрхлээд, ганцхан гутлын үйлдвэр эрхлээд, орон гэрээч бий болгоод хувц сунраач хийгээд, хоол хүнсэж хийгээд амьдарч байгаа тийм ард түмэн хаана байгаа юм? Байхгүй шүү дээ. Тэд нар орон гэрээ барихын тулд наазах нь модны үйлдвэр, цементний үйлдвэр, тоосгоны үйлдвэр, өчнөө үйлдвэрийг бий болгоно. Тэгэл одоо дотор нь янз янзын одоо энэ паркетны шалаас ихсүүлэл ингээд бүх юмны үйлдвэрийг байж хичнээн ч үйлдвэр байж чи мэдэхгүй одоо тэр боолч, эрг, шураг, төмөр тэр бүхний үйлдвэр байж сая нэг ганц орон гэртэй болно. Хувцас хийж өмсөхийн тулд яах вэ? Давуу дайлмны үйлдвэр, гутлын үйлдвэр, балтооны үйлдвэр юу гэдэг ингээд нэх бас л олон үйлдвэр байж сая арай гэж нэг юм хүн бүрэн хоцлно. Тэгвэл хоолоо хийж идэхийн тулд талхаа үйлдвэрлэнэ, элсэн чихрээ үйлдвэрлэнэ, будаага үйлдвэрлэнэ, гурилаа үйлдвэрлэнэ, махаа үйлдвэрлэнэ, юу гэдэг юм? Бас хичнээн 10 үйлдвэр байж сая нэг юм хоолтой гонно. Тэгвэл энэ бүхнийг хийхин тулд улс орнууд чинь энэ олон үйлдвэрийг байгуулах хэрэг болж байгаа. Нэг улсад гэтэл өчнөө үйлдвэр, хэдэн 110 үйлдвэр хэрэгтэй болж байна. Тэгвэл энэний цаана олон үйлдвэр байгуулагдах хэрээр байгаль маань төдий чинээ сүйдэж байгаа. Тэр чинь юу ч байхгүй хүн төрлөختөн яах юм? Гар нүцгэн хүн төрлөختөн. Тэрийг байгалаас авчил бүтээж байгаа шүү дээ. Тэгвэл монголчууд яасан? Зүгээр л малаа маллахтал орон гэр нь бүтчээдэг, хувц нь бүтчээдэг, хоол нь бүтчээдэг, амьдрал нь хэвийн үргэлжилж яадаг. Адаглаад малаа маллах гэж байгалаас ямар ч хөрс ухах хэрэггүй, ямар ч өв сургамал таслах хэрэггүй. Мал нь өөрөө яваад бэлчээрийн сорын сайхан өв сургамлыг түүгээд идчихдэг. Ухаантай үйлдвэртэй, амьд үйлдвэртэй монголчууд. Малыг ухаантай амьд гэхээс илүү яах юм бэ? Тэгвэл өнөөдөр энэ суурин соёл иргэншил чинь дөнгөж нэг хүнийг хоолтой байлгаж, хувцастай байлгаж, оронтой байлгахын тулд энэ дэлхийг ямар их сүйтгэж чинь нөгөө талд нь тэр олон үйлдвэрийг байгуулах гэж ямар их мөнгө санхүү зарж байна. Тэгээд эцсийн эцдэх үр нөлөө нь юу гэхээр ерөөсөө л хүмүүсийг хоол, хувцас, оронтой л болж байгаа. Ямар их зардлаар, ямар их зүйлийг хөнөөж сүйтгэжж, ямар өчүүхэн ашигыг олж гинэ. Ингээд хүн төрлөختний өнөөдөр зарлага нэгсээд ашигасаа зарлага нэгсээд ирэхээр нөгөө эдийн засгийн харилцаа алдагдаад ирж байна. Эдийн засгийн ямар ч эдийн засгийн харилцаа эцэст ганц л зорилго дээр нэгдэх ёстой. Зарсан зарлагаасаа олсон ашиг нь илүү ээжэж, орлого нь илүү ээжэж, тэндээс ашиг унах ёстой гэж. Төвлөрсөн төлгөөт эдийн засаг нь байна уу? Зах зээлийнх нь байна уу? Хамаалга. Эцсийц тийм л зорилго байна. Тэгвэл ямар ч эдийн засгийн онолд байдаг энэ зорилт алдагдчихж байгаа байхгүй юу? Зарлага нэгсээд ашиг нь бага. Ашиг гэдгийг зөвхөн мөнгө гэж битгий хар. Ашиг гэдгийг энэ байгаль ихтгэхийн оршихуй, энэ орчлын ертөнцийн оршихуй, хүний эрүүл мэнд, сэтгэхгүй ухамсар ёсролтхуун гэд бүх юмтай холбож ярих хэрэгтэй. Тэгвэл монголчууд тийм учраас өнөөдөр дэлхийн нийтэд менежментийн ухаан гарч ирсэн. Менежментийн ухаан гэдэг бол хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олох. Өнөөдөр дэлхий дээр ярьдаг бизнесмэнүүд ярьдаг. 10 хэдэн хувь, 20% ашигтай 8 бизнес гэж байдгүй гэж. Нэг талх үйлдвэрлээд, нэг гутал үйлдвэрлээд эцсийд хамгийн дээдл нь 5% ашиг л хардаг гэж. Тэгвэл Монголын зах зээл, мүлжилгийн зах зээл яасан? Мүлжилгийн зах зээл хэд нугарсан ашиг олдог. Ийм сонин тогтолцоо бий болчихсон. Тийм учраас цаад дэлхийн баячууд чинь яасан гэхээр хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олдог тэр аргыг олох гэж менежментийн ухааныг бий болгосон байна.
Тэгвэл энэ өнөөдрийн хүн төрөлхтний ойлгоод сая нэгэн менежментийн маркетинг ухаан бий болгоод одоо энэ хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олдог тогтолцоог бий болгох гээд явж хахад монголчууд энийг чинь айл үжээ олж хараад байгаль экологидо, уур амьсгалда, хөрс усанда, хүн амьтанда, ургамалда, цэцэг навчинда, энэ нар саранда, энэ орчлон ертөнцөндөө ямар ч хор нөлөөгүй, сөрөг нөлөөгүй. Дээр нь одоо нэгэн мал хариулах гэдэг нэгэн зүйлийг хийгээд бүх юма хангах ийм хамгийн бага зардлаар хамгийн их ашиг олдог тогтолцоог олж хараад бий болгоцсон л өөрөө нүүдлийн мал аж ахуй гэж байгаа. Тэгэхээр монголчууд энэ мал ахуйгаа эрхэмлэхээс яадгийн, шүтгэхээс яадгийн. Өнөөдөр дэлхийн бусад бүх үйлдвэрлэл эрхэлсэн ард өмнөд хямраад болохоо байлаа гэхэд улсууд Монгол тэсжүүлнэ. Монгол юун дээр тэсжүүлэхээр үйлдвэр дээр биш, мал аж ахуй дээр тэсжүүлнэ. Хэрвээ бид нар одоо энэ мал аж ахуйгаа одоо яриад байгаа шиг эрчимжүүлж яах нэгэд аваачиж хий тариа шахад томруулаад янз бүр болгоод ингээд хашаан ташаад хийжээгээд эхлэх юм бол энүүгээр бид нар тэсжүүлдэхгүй. Тийм учраас монголчууд мал аж ахуйгаа эрхэмлэн дээдэлж шүтдэг байсан баг. Малгүй л болчвол би амьдралгүй гэдгээ ухаардаг байсан. Малгүй л болчвол би хиж гөрөөс болно гэдгээ мэддэг байсан. Малгүй л болчвол энэ орчлон ертөнцид дэлхийн эсрэг, орчлон ертөнцийн эсрэг замна гэдгээ мэддэг байсан. Тийм учраас энийг бүгдийн хооронд нь уйж шүтэн барилдуулж энэ бүх асуудлыг нэг л зөв гаргалгаагаар шийдсэн нүүдлийн мал аж ахуй гэж. Тийм учраас монголчууд нүүдлэгээ мал аж ахуйг эрхэмлдэг байсан. Дээр нь малаас гарч байгаа ашиг шимийг эрхэмлэнэ. Хизээж монголчууд асгаж цутгахыг үздэггүй байсан. Хог илүүдл хаяхыг хүсдэггүй байсан. Одоо ингээд нэг цайны газар ороод хоол идээд гарахаар хүмүүс тавган дээр секситл хоол орхичоод гарах юм. Тэрийг бол Германд юу гэдэг вөхөр зэрэг тавган дээрээ та нар хэдэн төгрөг тавиад гарч байгаа юм бэ гэж хэлдэг. Гэхдээ тэрийг өөрөө худалдаад авчихсан. Гэхдээ би их хэдэн баг хэдэн гэдгээ яагаад зохицуулаагүй. Тэгэл нэг иддэггүй хүмүүс болоод угтаа бүгд идэлгүй хийж өрөөснүүд байж байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө нэг иддэггүй хүн болж илүү хоол авчаад тэрийгээ тэнд секситл нөрхөд. Тэр хоолыг чи хийх гэж тэр чинь гарлаг болж байгаа шүү дээ. Зарлаг болж байгаа шүү дээ. Тэгвэл монголчууд хизээч ингэдэг байсан. Идэж уухаа зохицуулж чаддаг. Чи аягандаа явсныг бол бүгдийг ууж идэж дуусгадаг. Тэгээ одоо бол яасан гэхээр зэрэг айлд ороод ирж нэг залуухан охид хүүгүүд. Тэгээ орж ирээ цай хийгээд өгөхөр аягныхаа ёрол цай үлдээч. Хоол хийгээд өгөхөр аягных нь ёрол өөхийн түүгээд орхичин. Зарим нь ногоогийн түүгээд орхичин. Гэхдээ хин идэхийн тэр завааны чинь. Тэрийг чи хийх гэж би тэр хоолыг чи хийх гэж тэр махыг чи авах гэж өөхийг чи авах гэж би мөнгөө зарсан шин. Монголчууд хизээж ийм үрлэгэн байгаагүй. Энэ Японы Солонгосын хүндэ корпорацийг үндэслэсэн тэр Ча Юнг сан гэж том хүндэт ерөнхийлөгч байсан. Тэр хүн өөрийнхөө намтрын номд бичсэн байдаг шин. 12 жил өмсөөд эрхийн хурууныхаа тэрүүгээр цоорчсон таавчгийг буудлын цэвэрлэгч аваачаад хайцсан чинь нэгэж авчраад өмссөн гэж. Чи миний таавчиг яач вэ? Үгүй энэ ч одоо таны таавчиг эрхийн хурууныхаа энэ цоорччээ яаж ийм цоорхоо өмсөх вэ? Юу яриад байгаа юм би дахиад наатах чинь 7 жил өмснө гэж. Тэгээ дахиад 7 жил өмснө. Тэгээ тэр хүн юу гэж хэлсэн байдаг вэ? Би хэрэггүй зүйлд нэг төгрөг зарцуулахгүй. Хэрэгтэй зүйлд би хэдэн тэрбум хэдийг ч хайсан би сэтгэл өвдөхгүй гэж. Тэгэхээр монголчууд яг ийм зарчимтай байсан. Хязгаарч юмыг асахад сутгаж илүүдл хангалуун байна гэж одоогийнх шиг юм давлуурах байгаагүй. Тэгээ хүн ер нь ухаан муутай мулгуу мунхаг болох тусмаа л өөрөөсөө илүү хог хаягдлыг бий болгодог гэж. Монголчууд хаваржин дээр ч юм уу, намаржин дээр ч юм уу, өвлжин дээр ч юм уу 3 сар амьдраад нүүхэд тэнд ямар ч хог хаягдл үлддэггүй. Жохон гарсан хог хаягдлаа өөртөө хамж аваад шатаагаад үлдэгдлийн газарт булаад ингээд сайхан тэнд хинч байгаагүй юм шиг болоод жаахан мал хүний хөлөөр гарсан одоо хөрсний илэгдэл үсэл дараа жил нь яваад ирэн тэр хөрсний илэгдэл хөрсөн амраад нөхөн төлжөөд өв сургамал нь халиурчихсан эргээд хэвийн байдалд орцсон байдаг. Тэгэхээр зэрэг одоо бол бид нар маш их хаягдaltaй амьдарч байгаа байхгүй юу? Хог хаягдал гэхээр зөвхөн чихрийн цаас төдий юм битгий ойлго. Хог хаягдал гэдэг чинь янз бүрийн хэлбэрээр байна. Бидний өөрөөсөө ялгаруулж байгаа муу бодол, муу энерги бүхэн хог хаягдал.
Энэ нийгэм татгаргаж хайж байгаа хог хаягдал. Хэрвээ манай энэ Монголын энэ нийгмийг тойрсон жишээ нь Улаанбаатарын дээгүүр яваад энэ энергийг хэмждэг бол энэ лав сайн энерги гарахгүй. Тодорхой. Бид нар энэ амьдрснаасаа болоод өнөөдөр агаарт хог хаягдал гаргацсан утаа. Бид нар энэ амьдрахуугаас ахуугаас хог хаягдал гаргацсан энэ олон Улаанбаатарыг тойрсон хогийн цэгүүд. Шатаагаад байдаг хөрс нь хэдэн жил болооч сэххгүйгээр шатцсан. Тэгээ дээр нь сүүлийн үед одоо энэ 400 жил болж ээж хөрсөн дор 400 жил болж ээж сая задардаг гялгарууд шил ийм юмнуудыг хөрсөн дор хийж байна. Одоо энэ хятадын нэг 10 төгрөгийн уутнууд гялгарууд. Энэ чинь хөрсөн дотор ороод 400 жил болж ээж задардаг байгаа шүү дээ. Энэ шилгээд байгаа зүйл чинь 400 жил болж ээж бас хөрсөн дор задардаг. Энэ чинь биднээс гарч байгаа хаягдал шүү. Дээр нь бид нар ёс суртахууны үед ямар их хаягдал гаргаж байна. Оюун сэтгэхгүй үед ямар их муухай юм бодож муухай хаягдал гаргаж байна. Тэгэхээр энэ хүн тэгээд нэг хоол идээд боссон ч гэсэн тавган дээр асар их хаягдал үлдээж байна. Үгүй энэ чи өөрөө ямар хэмжээний юу идэхээ зөв тооцоолж чадаагүй чиний ухамсаргүй үйл ажиллагаанаас болж энэ муухай хаягдлууд гарч байна. Тэгээд өөрөөсөө энэ орчлон ахуйгаа өөрөөсөө бохирдуулчаад бохирдоод байна яах вэ гэд бохирдлын эзэн би гэдгээ ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд энэ байгаа орчин ахуй энэ юмаа бол энэ байгалаа шүтэх замаар энэ мал ахуйгаа эрхэмлэн дээдлэх замаар малынхаа ашиг шимийг эрхэмлэн дээдлэх замаар бүгдийг шийдэжсэн. Монголчууд нүүдлийн байх тусмаа хаягдалгүй байдаг. Ус урсгалтай байх тусмаа цэвэр байдаг. Ус руу ямар ч муу юм хийхэд урсгалаараа цэвэрлдэг. Одоо сүүлийн үед байгалийн жамаар цэвэрлэгдэхгүй болж шин. Одоо Улаанбаатар хотын бохир туулгуурлуу урсж. Тэр цэвэрлдэг тусгай төхөөрөмж нь байж. Гэтэл гол нь урсаад байгаа мөртлөө цэвэрлдэхгүй. Тийм их муухай бохирыг бид нар ус руу хайж байгаа байхгүй. Хаягдлыг. Тэгэхээр энэ хог хаягдал хаана үүсдэг вэ гэхээр хүнч бай, амьтанч бай ялгаагүй бүгдээрээ нэг дор олноороо ингэж шаваарлцсан тохиолдолд үүсдэг. Тийм учраас монголчууд энэ бүхнийг шийдэх замаар энэ оршихуугаа хүртэл ийм сайхан цэвэр цэмцгэр тэнцвэртэй арвиж хямгаж ашиг шим ихтэйгэр зохион байгуулж чадчихсан баг. За дараагийн монголчуудын эрхэмлэн дээдлжсэн нэг том зүйл бол багшийг болон номыг эрхэмлэн дээдлэх байсан. Тэгэхээр одоо багш гэхэр зэрэг бид нар багшийн тухай ойлголт маань энэ нийгэмд бас одоо арай төөрчихсөн. Багш гэхэр зэрэг заавал одоо урд нь гараад нэг олон хүн урдаа суулгаж агаад урд нь ганцаараа онцгорч гарч агаад ингээ баахан юм хэлж өгсөн хүнийг багш гэж ойлгоцсон. Эсвэл бол дунд сургуулийн их сургуулийн танхимд хичээл заасан хүнийг ойлгоод. Монголчуудын зарчим бол бие биендээ багш байсан. Бие биендээ багш байсан. За Батбол бол гутал хийхээр илүү, дорж бол мал хариулахаар илүү. За тэгвэл гутал хийхин батаас дорж сурж байгаа бол доржийн хувьд бат нь багш. Мал хариулах арга ажиллагааг доржоос бат сурж байгаа бол мал хариулах арга ажиллагааны хувьд зааж өгч байгаагаар дорж нь баттай багш. Ингээд зүгээр л амьдрал дотор харилцсан бие биендээ багш болоод явцдаг байсан. Тийм учраас монголчууд бие биенээ зүгээр хүн гэж хүнддэг, хүнийх нь хувьд авч хүнддэхээс гадна бас багш гэдгээр нь авч хүнддэгдэг байсан. Монголчууд яагаад ахмад хүнээ их эрхэмлэн дээдэлтэй. Өнөөдөр энэ харийнхан дотор ээж аавыгаа шээс баасантайгаа холдохоор нь асрамжийн газар өгөөд зогцдог үр хүүхдүүдтэй болцсон ийм айхтар хүний харилцаа эвдэрсэн байхад монголчууд ахмад хүнээ эрхэмлэн дээдэлдэг, хүндэлдэг. Энэ тогтолцоо өнөөдөр хүртэл уламжлалаа алдахгүй явж ирсэн нь юу гэхээр ахмад хүн болгон нөгөө өвлөх ухаанд гүн болсон, эмнэх ухаанд гүн болсон хүмүүс байсан. Учираас тэдний амнаас гарч байгаа үг болгон сургаал ном байсан. Тийм учраас ахмад хүмүүсийг насных нь хувьд хүнддэхээс гадна зөвхөн насаар нь хүнддэж байгаа юм биш. Нэр насны цаана нөгөө өвлөхөн ухаан, эмнэхүн ухаан, оршихуун ухаан, амьдрахуун ухаан, тэсэж үлдэхүн ухаан бүгд байдаг байсан учраас ахмад хүнээ хүндэлдэг байсан. Гэтэл өнөөдрийн ахмад хүмүүс яасан? Хойч үедээ хэлэх сургаалгүй болсон гэж би өмнөх лекцэн дээр хэлж байна. Ингэтлээ харийн юмд хошуурчихсан. Яг Монгол юм асуугаад тэсэж үлдэх ухаан, гэгэрх ухаан, номлох ухаан энэ агуу юм руу ороод ирэхээр юу ч хэлдэг хүн байхгүй болсон.
Тэгэхээр энэ үнэлэмжээр нь залуучууд нь үнэлээд зүгээр настай хүн гэдгээр нь л харж штэ одоо. Насын л хүндэж байна. За яг хөө энэ хүнийг 70 юм да 80 юм да хүндэтгий. Түүнээс 70 80 насны цаана нөгөө хураасан байх нөгөө агуу ухаанууд байхгүй. Тэгчгээд зүгээр нэг 70 80 нас явж ээж хойч үеэрээ хөндлүүлнэ гэдэг байгаа байхгүй. Энийг чинь манай өвгдөөс буруу шатсан л байж байгаа шүү дээ. Тийм учраас хөх Монгол шарлаад улаагаад харлахын цагт ахмад үед нь хойч үедээ сургаал байхгүй болно гэж. Өнөөдөр тийм шүү дээ. Надад л хэрэгтэй юм хэлээд өг хөдөөний хөх өвгөн дээр л очихгүй бол төвийн энэ ухаантнуудаас надад сонсоход тийм ч хэрэгтэй үг бол тэр болгон олдохгүй. Гэхдээ хүн болгоныг бүгдийг ялзааруул тэгж ойлгож болохгүй. Тэн дотор үнэхээр бас нэг Монгол ухаанд хадгалаад үлдсэн хүмүүс. Тийм учраас монголчууд эрдэм номыг эрхэмлэн дээдэл шүтдэг байсан. Монголд бол эрдэмтэй чадaltaй улсуудыг бүр ч илүү онцгой авч үздэг. Энэ юуг харуулдаг вэхээр цаанаа бол эцсийн эцэст бол монголчууд өөрсдөө оюунлаг байсныг илэрхийлдэг. Ямарваа нэг асуудал тулгархад тэр асуудал гүн орчихсон хүн л мэднэ. Жишээ нь одоо нэг сан техникийн асуудал ч гэдэг юм уу, цахилгааны асуудал ч гэдэг юм уу, дулааны станцын асуудал байхад тэр дулааны станцад олон жил ажиллаж амьдарсан тэрний зовлон жаргал болохгүй бүгдийг мэдэрсэн хүн л тэрийг хамгийн сайн дүгнэж хэлж чадна, хамгийн сайн үнэлж чадна. Би тэрийг гаднаас нь очиод би үнэлж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан монголчууд өөрсдөө их нэлэнхүйдээ гэгэрсэн оюуны өндөр потенциалтай байсан агуу ард хүн байсан учраас тэд нар дотроос цоо ил гарч ирж чадсан тэр оюунтай мэдлэгтэй ухаантай эрдэмтэн мэрэгдийг бол дэндүү эрхэмлэн дээдэлдэг байсан байна. Өнөөдөр бол яасан? Эрдэмтэн мэрэгдэн ухаантай аль чадaltaа нь доор явдаг, аль залтай мэгтэн дээшээ гарч ирдэг. Энэ бол барууны соёл иргэншлийн тогтолцоо. Өнөөдөр барууны соёл иргэншилд энэ гол уламжилт шашин бол юу гэхээр Христосын шашин та нар мэдж байгаа шүү дээ. Христосын шашны тэр хүнийг нүглийн намжлуулдаг арга байна. Тэр бол яаж байгаа юм гэхээр залтай мэгтэй хүмүүс хизээч хүнд үнэн үгээ хэлдэггүй. Тийм учраас яадаг вэ гэхээр дотроос нь үннийг нуудлуулж гаргаж өөрийн сэтгэлийн засах гэсэн арга шүү дээ. Буддийн шашин бол яадаг вэ? Ихэмсэг бие тоосон ийм хүмүүс хизээч юмд бууж ирдэггүй. Муулаач бууж ирэхгүй, сайлаач бууж ирэхгүй, загнаач бууж ирэхгүй. Харин тэд нар ганцхан юмд бууж ирдэг нь ерөөл магтаалд бууж ирдэг. Тийм учраас ерөөл магтаалын аргаар Буддийн шашны одоо уншлах ном ердөө л энэ шүү. Хямран сан гэхэд доторхыг нь орчуулахад энэ хүний хямар цог нь тэгж баатартугаа, хямар сүлд нь ингэж цогцолтугаа дандаа л тийм ерөөл магтааш. Тэгвэл энэ ерөөл магтаалыг чи манайх өгдөөс төвд хар хил дээр хэлээгүй. Монгол хил дээр монгол аргаар нь монгол энерги дуудаад монгол сэтгэхгүйгээр хийж ирсэн. Ноос авж байгаа хүн дээр ирээд сайхан цагаан болгоё. Үйл бүтгээ. Сайхнаар хэлээл эн чинь бүх юмаа хийчихдэг л байсан. Бид нар төвдүүдээс авах ямар шаардлага байгаа энийг? Хар хил дээр энийг уншуулах ямар шаардлага байгаа? Тэр тусмаа хар хил дээрх бид нар монгол мах цустай монгол энерги мэдээллийн бие онцлогтой бие цогцтой. Биднэрт тэр тохиолдолд ямар энерги мэдээлэл илүү үйлчлэх вэхээр монгол хэл дээр хэлж байгаа энерги мэдээлэл бидэрт илүү үйлчлэнэ. Төвд хэл дээр хэлж байгаа минийг эндээ хідэн шлам авчираад та нар бүгдээрээ лам нар байгаад над руу бүгдээрээ ном уншихад нэг номыг уншихад тэр надад ирэхгүй. Яагаад гэвэл миний бие цогцсны энерги мэдээлэл төвд хэл цогцоогүй монгол хэлэн цогцсон. Ийм нарийн одоо энийг тэр хойно очиод эзотерикийн лекцэн дээр монгол хэл бичгийн нууцсан дээр өгшөө дэлгэрэнгүй ярина. Тэгэхээр зэрэг бид нар энэ хитрхи мунхраад хитрхи харанхуудаад шүтээнгүй харийн юм шүтцсэн. Одоо та нар хараа л та энэ миний судалгаагаар бусад эрдэмтэн судлаачид ямар ах миний судалгаагаар жанраасыг бурхан гэдэг чинь төвдчүүд агуу ард түмнийхээ төлөө гэсэн агуу хаана алдсныхаа дараа тэрнийхээ дурсгал тосгож жанраасыг бурханыг босгосон л байгаа шүү дээ. Тэрний навчаад манайхан авчираад хоймроо залчихсан шүтээдгүйгээд идэг. Манж гэж улс сүнцсэн улс. Сүнцсэн улсын сүнцсэн хаан инх хамгаалan. Тэрийг өнөөдөр настангууд бүгд хоймортой тавьсан шүтэж байгаа шүү. Тэр манжи хааны чинь ингэр лөө асчихсан тэр 5 хүүхдийн дүр байдаг. 5 хүүхд чинь 5 твийг эзэлнэ гэсэн эзлэн түрэмгийлэх бодлого нь шүү. Тэгтэл хүүхдэд хайртай хаан гэд авчи шүтээ тавьчихсан.
Тэгэд сүнсэн улсын сүнсэн хааныг шүтээд Далай лам гэж төр шашныг хослон баригч хүн ард түмний хаяад амиа хоохолоод энэтхэг зугтцсан. Тэр хүний ард түмнийг бүтээсэн тэр ном судрыг өөрсөндөө уншаад энерги бие аргадуулна засна гэдэг байгаа байхгүй. Энэ тэр номыг уншихад одоо сүүлийн үеийн лам нар чинь залтай. За та сайн сүсгэлээрээ сүсгэлэхгүй бол хүрэхгүй шүү гэдэг шүү. Сүсгэлээ гэдэг чинь нөгөө хүн өөрөө их бодонгууд залбирлаар нь өөрийнх нь дотоод нөгөө энерги дайчилж байгаа тэр хүчээр ажил үйлс нь бүтээ явж байгаа болохоос тэр номны хүчээр бүтэж байгаа юм биш. Үнэхээр тийм агуу юм бол сүсгэлээгүй суусан хүнд ч үйлчлэхгүй яагаад. Гэх мэтлэн ярих юм бол энэ биш. Тэгэхээр бид нар хэнийг шүтээд байгаа, хэнийг дээдлээд байгаа, юунд автаад байгаа энэ чинь асуудал болж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд ухаантай байх ёстой. Юуг шүтэх үү, юуг эрхэмлэх үү, юуг дээдлэх үү гэдгээ. Тэгээ явж шүтэн гэж юу вэ гэдгийг манай өвөг дээдс юуг тайлбарласан гэхээр сэтгэлийн хайр гэж тайлбарласан. Тэгээ монголчууд одоо хэлж штеп. Би юм шүтдэггүй. За та ямар шүтлэгтэй? Би шүтлэг байхгүй. Би шүтлэггүй штеп. Хизээш тэгэж хэлж болохгүй юм байна. Яг энэ утгаар нав. Чи зүрх сэтгэлдээ хин нэг хайрладаг л бол юу ч юм нэг юмыг хайрладаг л бол чи шүтэнтэй. Тэгэхээр би лекц ихэнд хэлсэн. Шүтэн гэдэг бол манай өвөг дээдсийн хэлдгээр бол тэр юу гинхээр зэрэг сэтгэл эзэнтэй байх гэж би хэлсэн. Сэтгэл хоосон хүнээс нөгөө инэрэнгөө бас нөгөө хүнлэг бас муу муухай болгон чинь гарддаг юм байна. Харин сэтгэл эзэнтэй хүн бол нөгөөдөгтөө татагддаг юм байна. Нөгөө сэтгэлийнхээ эзэнд баригддаг юм байна. Ингээд ирэхээр хүнээс муу үйлдэл гарах нь багасдаг юм байна. Тийм учраас монголчууд эцэст хүний шүтэн гэдэг бол сэтгэлдээ эрхэмлэн нандиндаг тэр зүйл нь юмаа гэж. Хайрладаг тэр зүйл нь юмаа гэж. Тэгэхээр би шүтлэггүй гэж хэлж болохгүй нь шүү дээ. Би ижээ аавыгаа сэтгэлдээ хайрладаг хүн гэж байхгүй шүү дээ. Би шүтэнтэй. Миний шүтэн миний ижээ аав. Би шүтэнтэй. Миний шүтэн миний нутаг ус. Би шүтэнтэй. Миний шүтэн миний өвөг дээдс. Би шүтэнтэй. Миний шүтэн миний Чингис хаан. Би шүтэнтэй миний үр хүүхэд. Би шүтэнтэй миний хань ижил. Би шүтэнтэй миний ном судар. Энэ л биш шүү дээ. Түүнээс биш тэр очиж чон мал шүтээд ах. Тэр тусмаа нөгөө шүтсэн амтнаа хөөж явж аваачиж амьсгаадуулж бахардуулж буудаж алчхаад тэгээд тэрүүгээрээ кайф аваад энэ чи ямар шүтэн байдгийм бэ? Тэгэхээр энэ шүтэн гэдэг бол эцэст хүнийг юунд удирдан залж чиглүүлэх ёстой юм гэхээр хүнийг хүн болоход удирдан залж чиглүүлэх гэж. Тэгвэл муу хүн болоход биш, сайн хүн болоход, зөв хүн болоход удирдан залж чиглүүлэх гэж. Чи сэтгэлдээ хэдий чинээ олон шүтэнтэй байна, төдий чинээ чи зөв хүн. Чи зөвхөн амиа хоохолоод хань ижлээ өр хүүхдэд хайрладаг биш. Энэ бол хүмүүний ёс. Чи зөвхөн амиа хоохолоод ижээ аав өвөг дээдсээ эрхэмлэн дээдэлдэг биш. Энэ бол хүмүүний ёс. Ухаанд хүмүүн хинч энэ бүхнийг эрхэмлэн дээдэлдэг, шүтдэг, биширдэг. Тэгвэл чи бүгдийг шая хайрлж чадвас бүх юм чиний шүтэн. Энэ тохиолдолд чи жинхэнэ хүн болж байгаа. Энийг л чухам хүн монголчууд юу гэдэг вэхээр биегээ олж харах гэж хэлж байгаа. Биегээ олж харах гэж хэлж байгаа. Биеийг олж харсны дараа бусдыг биегийн нүдээр олж харах гэж байна. Тэрийг би тайлбарлаж ирсэн. Тэгэхээр шүтэнээр дамжуулж хүн бусдыг бүгдийг хайрлах тэр ухаантай болохыг л сэтгэл нь тэр хүний сэтгэлийн орон зай гэдэг бол бидний боддог шиг хэмжээтэй юм биш. Хүн сэтгэлдээ ямар их юмыг багтаана төдий чинээ сэтгэлийнх нь орон зай сунжээдэг, тэлжээдэг. Би энэ хорвоогийн бүх юмыг хайрлуул миний сэтгэл багтахгүй юм биш үстэй. Зарим кинонд гарч байна. Хайртай дуралтай хос залуучууд. Чи миний сэтгэлийн орон зайд байхгүй тэр гэдэг. Хүний сэтгэлд хэрвээ хүсэх юм бол ямар ч орон зай гарч чаддаг. Ямар ч том юмыг багтааж чаддаг. Энэ ертөнцийн бүхий зүйлийг багтаах чадвартай. Тэгвэл монголчууд орчлон ертөнцийг, их дэлхийг, бүх хүнийг бүгдийг хайрлж чадсанараа, эрхэмлэн дээдэлж чадсанараа яасан гэхээр зэрэг өөрийнхөө сэтгэлийн орон зайг нээж чадсан. Нээж чадсан учраас монголчуудад амиа хичих явдал байгаагүй. Сэтгэлдээ бүх зүйлийг багтааж чадсан хүний сэтгэлд яах вэ? Багтааж хайрлж чадсан хүнээс бол тэр бүх зүйлийн эсрэг муу үйлдэл хийдэггүй. Ингэснээрээ монголчууд зөв хөгжил, зөв хүмүүжлийг олж исэн.
Саяхан надад нэг хүн хэлж ийн л да. Монголд энэ цэргийн харимдах энэ диктатур дэглэм болвол Оросоос орж ирсэн гэж. Сая 1921 он 30 хэдэн он хүрэхэд Монголын цэрэг харимд бол ийм дэглэм гэж юм байгаагүй. Тэгтэл энийг ажиглчаад Оросууд тэр манай харимуудыг бүгдийг энэ үлгэр жишээ сургууль мургуулууд чи бүгдийг татан болгоод дахиж армийг бүрдүүлээ тэрэн дотор дэглэм гэдэг юмыг оруулж ирсэн. Тэр хуучин дэглэмгүй суурин дээр дэглэм бий болж чадахгүй ш. Тэгэхээр шинээр бий болгоод тэгээд Орос нөхрийн нөлөөгөөр дэглэмийг бий болгож болсон гэж айрамд насаараа ажиллаад тэтгэврт гарсан хүн надад хэлж байсан. Тийм байдгийн бэлээ судлаад үзэхэр гэж. Тэгэхээр би тэр хүний өөдөөс хэлж байсан. Монгол улс 1870 он хүртэл шоронгүй цагдаагүй эмнэлэггүй дэлхийн цорын ганц улс байсан баг. Тэгээ энэ юу хэлж яах гэхээр шоронгүй цагдаагүй байна гэдэг чинь монголчууд хүмүүжлэлтэй гэгэрэлтэй гэгээлэг байсан байхгүй. Би хэлдэг штэ. Гэгэрлийг хэд хэдэн төвшөнд ярьж болдго юм байна. Гэгэрл нь тархин дотроо үлдсэн ард түмэн байдаг юм байна. Гэгэрл нь зүн бэлэгтээ үлдсэн ард түмэн байдаг юм байна. Гэгэрл нь амьдралдаа шингэсэн ард түмэн байдаг юм байна. Тэгвэл монголчуудын гэгэрл амьдралдаа шингэсэн. Гэгэрл хамгийн дээцэгтээ хүрсэн тийм ард түмэн. Тийм учраас монголчуудын гэгэрл номоор би монголчуудын ахуй амьдралдах гэгэрлийг гаргаад тавьсан шин. Бусад агуу үндэстнүүд байна. Гэгэрлийг олсон. Тэднэрийнх уурах тархиндаа үлдсэн, заримийнх нь зүн бэлэгтээ үлдсэн. Тэгвэл эцсийн эцэст хүний амьдралд шингэж амьдралын хэрэгцээ болж чадсан гэгэрл сая жинхэнэ гэгэрл үү. Тэгээ гэгэрл гэдэг бол зүн бэлэгт хүрэх явдал биш ээ. Бясалгал биш ээ. Гэгэрл гэдэг бол төгс мэдлэгт хүрэх гэж. Тэгвэл тэр орчлон ертөнц байгаль ихтлгээтэй яаж зогсож амьдрах уу гэдэг тэр төгс мэдлэгийг л энэ лекцүүд олгоод байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүхний эцэст энэ лекцүүдийг дистралан сонссон хүмүүс шал өөрөөр амьдрч эхэлнэ. Шал өөрөөр бодож эхэлнэ, сэтгэж эхэлнэ. Тэгэхээр зэрэг энэ бол монголчууд өөрчлөгдөж байгааг нэг хэлнэ. Тэгвэл монголчууд шүтэнээр дамжуулж хүнийг өөрчлөхдөө сэтгэлийг нь орон зайг тэлж сэтгэлийнх нь орон зайн дотор орчлон хорвоо их дэлхий байгаль бүх юмыг багтааж өгснөөрөө хүмүүсийг хүнлэг инэрэнгуй болгож хүмүүжүүлж чадсан ба. Хүмүүнлэг инэрэнгуй гэдэг үг манай монгол үг биш, энэ гаднаас орж ирсэн. Монголчууд өвөг дээдс тэр тусмаа Чингис хааны үед бол хүнлэг инэрэнгуй сэтгэлийг хөгжүүлж ирсэн. Энийг эрхэн болгож ирсэн ба. Энэ хүнлэг инэрэнгуй сэтгэл гэж юу юм гэхээр чи хүнл болвол энэ нүдэндээ харагдаж гартаа баригдаж байгаа. Мөн нүдэндээ харагдаж гартаа баригдахгүй бүхий л зүйлийг өөртөөгөө адил амьд хүн мэтээр сэтгэж тэрнтэй тэгж сайхан хүнлэг харьцах. Энэ үзлийг хүнлэг инэрэнгуй сэтгэл гэж. Тэгвэл шүтэнээр дамжуулж энийг хийж чадсан. Шүтэнээр дамжуулж хайрыг номлож чадсан. Шүтэнээр дамжуулж сэтгэлийнхээ орон зайг нээхгүй амиа хичээгээд ингээд бие хураагаад явах биш. Харин сэтгэлийнхээ орон зайг тэлж бүх юмд нээлттэй, бүх юмд агуу хайраар хандаж ингэж хүн өөрийгөө хүмүүжүүлэх гэгэрүүлэх энэ асуудлыг шийдсэн байна. Тэгэхээр бид бол өгдөөцийнхэн энэ тэгээд энэ хүнийг монголчуудын одоо энэ шүтэний бас нэг том хэсэг бол хүн гэж байгаа. За энэ хүнлэг сэтгэл дээрээс үндэслээд хүн рүү орох ёстой. За тэгээ энийг би товчхон хэлчихье. Энийг би нуршихгүй. Яагаад тэгэхээр нэгдүгээрт номон дээр бүгд дэлгэрэнгүй байгаа. Хоёрдугаарт юу гэхээр хүний тухайн асуудал тэр хойно очиод синергетикийн лекцэн дээр бүтэн хідэн цуврал лекц гарна. Тэн дээр би хүний тухай илүү нарийн ярина. Тэгэхээр хүнийг одоо эрхэмлэн дээдэлж шүтэн болгож исэн гол үзэл нь бол сая миний ярьдаг тэр хүнлэг үзэл. Тэгвэл энэ хүнлэг үзэл дээр үндэслээд хүнийг тосож авахаасаа ихсүүлээд энэ хүнлэг сэтгэл нь шингэцсэн байсан амьдрал. Манайхан одоо хөдөө айлд очихоор зэрэг холоос морьтой хүн ойртоод ирэхээр нохоо хуцаад чимээ өгөнгөтл нэг баг балчир хөөхөд тосож гараад бүр хүндтэй зочноо бол ахмад хүн тосож гараад уяан угтаж аваад уяан дээр авчирч морийн ноос нь түшиж буулгаад тэгээ оруулж ирээд тэгээ тохооноос нь өргөж түшиж тулж явж ээж гэртээ оруулж ирээд тэзэс зочныхоо өмнө орж хаалганд ордгоо чим үйлдэл болгонд нь утга байж байгаа. Тэгээ зочноо оруулсныхаа араас өөрөө ороод тэгээ зочноо хоймортой залд суулгаад суулгах ёс гэхтэл өчнөө ёс байж байгаа. Угтах ёс. Суулгах ёс. За ахмад хүний дээрч байдаг юм уу? Багш хүний дээрч юм уу? Суудаггүй. Ижи аавын дээр суудаггүй. Одоо бол хамаа алга болсон биз дээ. Хүүхэд нь аавынхаа дээр гараа суудсан. Тэгээд
хизээч айлын хоймор авч суудаг. Муу эр хойморсог, муу мал гэрсэг гэж үг байдаг. Хизээч айлын хоймор авч суудаг. Одоо бол зүгээр ханхалцаал хоймороод нь зүтгээд байдаг эрчүүд олон, эрэгтэйчүүд олон болсон ба шүү дээ. Эр хүн бол тэгдэггүй. Тэгэхээр тэр айлын суудаг ёстой газар тэр баруун дээтэй талд нь суудаг. Тэрнээс зоош нас намбаараа суудаг. Ахмад хүн үг хэлээг байхад залуу хүн төрүүл дуурдаг онцгой тохиолдол биш бол гэрээ эзэн хүмүүс зөвшөөрлөгч хандсан асуултал тавиаг бол дуурдаггүй энэ төр. Маш нарийн ёстыг байсан. Одоо бол тэр бүгд алдагдсан. Уралцаал. Тэгээ ахмад хүмүүс нь ч ахмад хүн шиг байж чадахгүй, үлгэрлж чадахгүй болсон учраас нэр хүнд нь унтсан. Хойч үеинч залуу үеинч ахмад хүмүүсээ хүнддэхэ байсан. Нэг ийм л дүр зураг үзэгдээд идэв. Тэгэхээр зэрэг монголчууд дараа нь тэр зочлох ёс гэж байна. Эхлээд юугаа өгдөг. Цайгаа барина. 5 тансгийн дээд цай бүх юмний түрүүнд явдаг. Яагаад вэ? Арх сархатнаа сүүнээс түрүү явдаг гэж ярьжсэн. Араас нь идэ тавгаа тавьдаг. Шүүсээ тавьдаг. Хоолоо өгдөг. Тэгээд арх сархатаа дэлгдэг. Хөө эн чинь бүгд учиртай ш. Адаглал тэр яагаад цай өгдөг. Араас нь яагаад айраг өгдөг. Араас нь яагаад цагаан идээгээ тавьдаг. Араас нь яагаад мах шүүсээ өгдөг. Араас нь яагаад архиа уудгийн гихтэл аваад үсгэд зөв хооллохын маш нарийн дэгээр энэ явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол яасан цагаан сарын орохоор зэрэг нөгөө ширээний хойморт хангалцж байгаа нөгөө ахмад хүнгаа нөгөө золголтынхон учир мөчрийг ч мэдхээ байчихсан. Тэгээд баг золгож байгаа хүүхдийн гар руу харна. Хэдэн төгрөгтөө золгох нь уу? Юутаа золгох нь уу? Тэгээ өөрөө хөлжүүрхсэн согтуу сууж гин. Улаан халзарцсан. Тэрийгээ зүв гэж бодно. Гүү штт. Би харин нэг юм мартсан байлээ. Төрүүчийн лекцний төгсгөл би нөгөө баяр наадам гэж ярьж хагаад нөгөө соёлын төгсгөл наадам яриад дуусгацсан байлээ. Цагаан сараа яриаг байлээ. Тэгээ би энд давхар ярьчих. Тэгээ цагаан сарын утга учир бол тэр ширээ тавг засаж баян элбэг дэлбэг байхтай биш. Утга учир нь золголтондоо байдаг. Юу гэхээр хүний аура энерги бий гэж байгаа. Байгалийнхаа жамаар өтөлж өгшөрч байгаа хүмүүсийн аура буюу энерги бий жил ирэх тусам ингэж хураагдчихэдэг. Өөрөөр хэлбэл багасчээдэг, нэмгэрчээдэг. Ингэсээр байгаад энерги бий хураагдаад яг арьсан дээр ирээд хураагдаад дуусахад хүн амьсгал хураадаг байна. Тэгэхээр зэрэг яадгийн хэр нөө жил ирэх тусам энерги бий нь хураагдж байгаа ахмад хүндээ залуус нь очиж өөрийнхөө залуу ауранаас хүчтэй залуу хүний энергийг тасалж өгч нас хайрладаг. Тийм учраас тохооноос нь алгаараа өргөж золгодог. Манайхан шиг одоо шуугаараа ингэж золголцдог юм биш. Бүр лав тохооноос нь хоёр алгаараа өргөж золгож иж энерги солилцдог. Тэгээд тэр нэг настанд чинь олон залуучууд очиж золгоно. Олон залуу хүний энерги биенээс хураасан тэр энергийг авахаараа зэрэг нөгөө ахмад хүний энерги бий хүчрхэгжиж, энергиэр сэлбэгдэж, залуу энергиэр сэлбэгдэж, хүчрхэгжиж нас хайрлж идэг. Тэгээд залуучуудаасаа нас авсныхаа төлөө энерги авсныхаа хариу болгож буянтан буурал минийхээ насыг наслаарай гэж нөгөө энерги өгсөн сувгийг монголчууд цагаан эдээтэй ирсэн сав мавыг хоосон буцаадгүй шүү дээ. Ер нь хүнээс юмтай ирсэн сав. Тэр ёсоор алган дээр нь цагаан хурууд тавьж тэрийг цайруулж энерги нь улам баяжиж улам их байг гэж тэгээ өөрийнхөө насны буянг хайрлж тэр нэг цагаан хуруудаар алгын цайруулдаг баг. Тийм том бэлэг оймос гутал тэр янз бүрийн өгдөг. Тэгээд яадгийн гэхээр нөгөө настай хүнд хэрвээ залуучууд очиж золгож байгаа залуучууд бохир муу энергитэй бол нөгөө настай хүний чинь насыг нэмэх биш харин яах вэ? Бүр нөгөө энергийг байгаж явах энергийг бохирлоод бүр насыг багасгах чинь шүү дээ. Тэгэхээр яадгийн гэхээр зэрэг монголчууд 3 сарын за 1 сар зарим айлын мал бол бүр 12 сарын сүүлээс төллөөд эхэлдэг. Одоо ч тийм байна. Нэг сарын сүүлээс эхсүүлээд мал ингээд төллөөд эхэлждэг. 3 сарын 22 болоход ерөнхийдөө мал нэлээд төлөлдсөн байдаг учраас сүү сайл эргээ гарцсан байдаг. Цагаан идэ идэх боломжтой болсон байдаг учраас 3 сарын 22-ноос 9 сарын 22 хүртэл бүтэн 380 хоног 6 сар цагаан идэ иддэг. Цагаан идэ идэхээр зэрэг хүссээгүй хүний бүх эд эрхтэн судас шүрмэс энэ бүх юм одоо цэвэршид цагаарч цайрдаг юм байна. Энийг дагаад энерги нь цэвэршдэг. Тэгэхээр 6 сар цагаан идэ идчихсэн хамаг бийцэгдсэн цэвэрлэгдсэн энерги нь цэвэрлэгдсэн залуучууд очиж цэвэр энерги тасалж өгдөг юм байна.
Одоо бол манайхан зүгээр бохор муу заваа янз бүрийн энерги тэгээд за тэгээс нөгөө талдаа буруу золгоод солилцохгүй сайхан юм л да. Тэгээд яадаг юм гэхээр зэрэг цагаан сарын манайхан ч одоо цагаан сар хийгээд настангууд нь 3 хоног ёо ёстой нэг ядарлаа гэд. Харин монголчууд цагаан сар хийгээд настангууд нь улам энерги аваад өшөө харин идэвхтэй болдог байсан байгаа ш. Тэгэхээр баахан муу энерги авчиж байгаа юм чи ядрахаас яадаг. Тэгээ дээр нь өөрөө баахан архиучих байгаа юм чи ядрахаас яадаг. Тэгээд хэзээч золох гээд хүн орж ирж хахад архи үнэртүүлсэн байдаг. Тийм учраас Монгол өвгдөөс бол цагаан сарын өдөр архиудаггүй байсан. Яагаад гэвэл залуучуудаас тэр сайхан энерги авч байгаа мөртөө эргээгээд архиугаад бохирлоод гэмтээгээд ахаар яаж тэр энерги тогтох юм? Архиудаггүй байсан. Зүгээр ёс болгож өргөдөг байсан. За ингээд нөгөө залуу хүн чинь нэг настанд очиж золохгүй. Олон настанд очиж золохоор нөгөө залуу хүний энерги биетэх энерги багасах уу гэдэг асуудал гарч ирдэг. Тэгвэл 9 сарын 22 гэдэг чинь жилдээ 2 удаа 3 сарын 22-нд хавар. Намар 9 сарын 22-нд жилдээ 2 удаа өдөр шөнө тэнцдэг байна. Энэ өдөр шөнө тэнцдэг өдөр энэ бидний харагдахгүй сансар окторгууд юу болж идэх гэхээр манай дэлхийн хүч, окторгон хүч, далд ертөнцийн хүч 3 тэнцдэг өдөр байна. Давхцдаг өдөр байна. Энэ өдөр бол нөгөө залуу хүмүүсийн энерги аваараа яадаг гэхээр настангуудад энерги тасалж өгсөн хэрээр тасалж өгсөн энергийнхээ оронд энергийг автоматар өөртөө татаж авч нөхөн төлжиж идэг аваараа. Тийм учраас одоо бид нар энийг мэддэг учраас адаглаад 9 сарын 22-нд энэ залуучууд малуучууд настангууд ч гэсэн бүгд ганц өдөр архиухгүй тийсээд тэр өдөр яах вэ? Энерги энэ байглаас төлжүүлж явах хэрэгтэй байхгүй. За ийм учиртай. Тэгэхээр зэрэг тэгээд цагаан сар өшөө яадгийн гэхээр энэ 9 сарын 22-нд шинэ жил эхэлж байгаа учраас бүтэн жилийнхээ турш хийсэн хөдөлмөрөд үгэндэг. Одоо манайхан ч 12 сар ингээл баахан явуулах гээл баахан гавьяа шагнал тодруулаад эхлэв шүү дээ. Жилдээ хийсэн ажлаад өгнөл. Тэгвэл монголчууд жилдээ хийсэн ажил нь юу гэдэг? Малаа хариулдаг, малаа таргалуулдаг, нөгөө үр жимсээ түүж авдаг, нөгөө сайл сүлээ базаадаг. Энэ ёс байсан учраас тэр бүхнийг одоо илтгэж за манай мал ингэж таргалсан гэж шүүсээ тавьдаг. Манай эдээ цагаа ингэж сайхан боловсрч ингэж сайхан гарсан гэж эдээ цагаагаа тавьдаг. Манай үр жимс ингэж сайхан боловсрсон гэж үр жимс тэр юмаа тавьдаг. Ингээд цагаан сарын ширээ хараад за энэ айл чинь энэ жил ер нь тун дөрвөн сайн ажилласан айл биш. Малаа их сайхан таргалуулсан байна. Сүүс айлын сайхан ариун баялаг сайхан цэвэрхэн гоё гарсан байна. Амттай бас гарсан байна. Энэ үр жимс боо бодоо тарайн сайхан гарсан байна. Энэ өнгөлөг байна. Тийм учраас жилдээ ямар байсан шинэлэхэд харагдана. Залуудаа ямар байсан өдлөхөд харагдана гэсэн үг гарч ирсэн байна. Үнэхээр залуугаасаа өөрийгөө тордож ачил сайн явсан хүн бол өдлөхөд сайхан л байдаг. Үнэхээр жилдээ сайн ажиллаж хөдөлмөрсөн хүн бол жилийн төгсгөлд буян хишиг ургац ашиг орлого ариунтай сайхан л байдаг. Тийм учраас залуудаа жилдээ ямар байсан шинэлэхэд харагдана. Ингээд цагаан сарын эдээ тавгаар одоо юугаар тайлбарсан мэд. Тийм учраас нээсэн 1-р сар цайсан цагаан сар нээсэн 1-р сар гэж үг гарсан баг. Бүх юм илвэг. Бүх эдээ цагаа босорцсон, бүх юм цайцсан, мал таргалаад өөхтөө болоод цайчихсан. Эдээ цагаан босорцсон, цайцсан. Үр жимсэн болсроод боо шоон сайхан гарчихсан, будаа тарайн сайхан гарцсан, цайчихсан. Будаага цайруулаад авчихсан. Ингээд монголчууд цайсан цагаан сар гэж хэлдэг. Өөрөөсөө бодол сэтгэхгүй бие цогцс эд эрхтэн судлал шүрмс бүх юмараа цайгаад гэрэлтчихсэн. Ингээд цайсан цагаан сарда шинэ оноо эхлүүлж бүхнийг эргэжил бас ийм цагаан байлгахыг бэлэгдэж нэг оноо нээдэг байсан ба. Тийм учраас нээсэн 1-р сар гэж нэрлэжсэн. Ингээд 9 сарын 22-нд монголчууд цагаан сараа хийдэг байсан. Энэ цагт нь урин дулаан цаг. Намар монголчууд малан таргалаад үр жимсэн босроод бүх ажил нь дууссан. Исто нөгөө наригдаг цэнгэдэг цаг нь, найр хурмаа хийдэг цаг нь. Одоо ч тэр уламжил байна шин. Намар болохоор л баахан найр хийдэг. Хорим хийдэг. Тэгэхээр энэ өвөл тачир хүүтнэр нөгөө сайхан намар цагийнхаа шин сайхан цаг эдээ будааг бүр дарж хуршуулчаад муутгуулчаад хийдэг энэ цаг чинь төвдөө ёс. Одоо миний мэдх би бол 2007 оноос хойш 9 сарын 22-нд цагаан сараа хийсэн. Энэ жил бол бүр өргөн хийсэн.
Тэгээ Монгол хүн чинь цагаан сарынхаа өглөө уул овоон дээрээ гарч тэнгэр газрынхаа заагт очиж өвгдөөц тэнгэр мөнх тэнгэртэй их дэлхийдээ бүх юмдаа уул усныхаа эзэн савдгуудад өргөлөө өргөдөг. Өөрсдийгөө баярлуулахаас өмнө тэдрийгээ баярлуул цагаан сараа тэднэртэйгээ золголт хийдэг мөрөглөөрөө дамжуулж. 3 үе шаттай мөргөл байдаг. Тэгжээж дараа нь гэртээ ирдэг. Ирээд хамгийн эрхэмдээд багштай золгодог. Одоо багшийн нэрхэнд утсан учраас ээж аавдаа золгох нь баг зүг байх л та. Тэгээд ээж аавдаа золгодог. Ингээд явдаг ёс байж. Тэгээ цагаан сарын үед ахмад өгчүүл нь бол арх хуудаггүй. Залуусаас авч байгаа энерги өөртөө тогтоож насаа нэмхийн тулд залуус нь архиуж очиж зологдгоо. Маш нарийн ёстыг байсан. Одоо бол энэ алдагдсан. Тэгээд одоо хүний цагаан сар. Энэ одоо 1 сарын 1-нд шинэ жил цагаан сар болох гэж байна. Энэ Христосын тоолоор. Та нар Иесусийн цагаан сар хийж байгаа. Тэгээ нэг айлт 5 ам бүл байна. 5 ам бүлийнх нь нэг хүүхэд нь цэцэрлэгт явна. За цэцэрлэг дээр яолк хийн. Баахан хувцас хунар тэгэл одоо бэлэг сэлт өчнөө мөнгө ор. Сургуульд 2 хүүхэд нь явна. Бүгд ангидаа хийн, найзуудтайгаа хийн. Ингээд баахан мөнгө төгрөг хувцас хунар гоёл чимэгэл. Тэгээд баар савны мөнгө, такси унааны мөнгө гэл ингээд баахан мөнгө орно. Ээжээ 2 нь ажил дээрээ хийн. Тустай хийн, найзуудтайгаа хийн. Ингээд баахан мөнгө. Дараа нь арай гэж гадуурх ёолконд дуусангууд гэртээ орж ирээд нөгөө 31-ний орой ёолко засна. Ёолкон дээр баахан мөнгө тавина. Тэгээ нөгөө шампанск буудуулан торт морт баахан мөнгө ширээ засна. Цагаан сараас дутхгүй, ууцгүй болохоос дутхгүй ширээ засаж. Тэгээд маргааш нь нэгэнд гарч аваад баахан айл хийсэн. Орсон айл болгоны ёолкон дээр мөнгө тавина. Орсон айл болгоны хүүхдэд бэлэг өгнө. Ирсэн айл болгоны хүүхдэд бэлэг өгнө. Ирсэн очсон айл болгондоо нэг шил архтай, нэг шампансктай, нэг юмтай очино. Гэхдээ ингэсээр эдэл чинь энэ хідэн цагаан сар тэмдэглэх мөнгө энэ юунаас ч гарчиж байгаа шүү дээ. Гэтэл хүний цагаан сарыг ингэж гоё баяртай хөгжөөнтөө ингээл хийчих. Өөрийнхөө нөгөө жилээ даадаг агуу цагаан сарыг хийх болохоор харааж хийж байгаа. Ууц шүүсний хэцүү юм гин. Ууц шүүснээ нэг хідэн ууц шүүсний үнэтэй палаж аваад өмсөж шүү дээ. Төфөл аваад өмсөж шүү дээ. Ийм утгагүй юмыг болох хэрэгтэй. Тэгтэл тэр цагаан сар чинь зөв бодлоор зөв хийчих юм бол таны жилийг даана. Энерги хураана. Тэр нар сарны тэнгэр мичтийн тохиолоор тэр энерги өгдөг хураадаг өдөр нь. Тэр буян гიშгээ чинь дууддаг өдөр нь, байгалаасаа зөв хийдэг өдөр нь. Тийм учраас жилээ өнгөрсөн жил сайхан байлгаж өглөө, эх жил сайхан байлгаж өгөөч гэж юуны түрүүн тэнгэр бурхандаа очиж мөргөдөг. Тэгээ цагаан сарын шинийн нэгний өглөө цагаан эсгийгээ дэвслээ тэнгэр бурхандаа мөргөж яалаа гэдэг дуу мөртөл байж байгаа шүү дээ. Одоо тэрийг хийхгүй. Та харааж тэгээ зүхэж буруу ёс тэгтээ буруу хийн. Ингэхэр чинь яаж танд юм болж очих юм бэ? Тэгээ энэ хаврын өдөр шин тэнцсэн өдөр цагаан сар хийдэг 3 сарын 20. Энийг одоо энэ лалынхан хийдэг шүү дээ. Тэгэхээр ард түмэн болгон өөр цагаан сар хийдэг өдөртөө. Өөрийнхөө амьдрал ахуй аж ахуй үйл ажиллагаатай холбоотой цаг уурын нөхцөлтэй холбоотой. Тэгвэл монголчуудын хийдэг өдөр нь 9 сарын 22 нь л байсан байна. Тэгээ одоо миний мэдхээр бол сүүлийн үед 9 сарын 22-нд хийж байгаа арай гэгээлэг юмыг хурдан тусгаж авдаг улсууд бүгд 9 сарын 22-нд хийж байгаа. Ирэх жил бид нар чадвал академи дээр нэгдсэн журмаар нэлээд том арга хэмжээ хийж шууд бичлэгтэй 9 сарын 22-нд нэлээд тийм юутай хий гэсэн бодол байгаа. Тэгэхээр та нар бол энийг хэрэгжүүлээд эхлэх юм бол энэ цаана ийм нарийн учир байдаг. Түүнээс цагаан сар гэдэг чинь зүгээр нэг ингэдэг. Тэгээд настангууд нь за одоо тэгэл хүн ороод ирүүлээгээд өнөөдөртөө ингээд нэг дуусах юмсан. Залуучууд нь одоо тэрэнд очиж золохгүй жилжингээ чихнээ сонх уу. Ийм бодолтой очиж золгож яхад яаж тэр настанд энерги өгөх юм бэ? Нөгөө урайлгхан нөгөө хүнлэг энэрнгүү ёс мос чинь бүгд байхгүй. Тэгэхээр чин бид ийм байдлаар бол явахгүй л болчихж байгаа юм л да. Тэгэхээр монголчууд шинэ жилийн хүртэл зөв хийж чадах юм бол. Тэгээ одоо манай монголчууд юмны мууг үлгэж авахтаа сайн чинь. Нөгөө гэрээ зар цагаан сар хийсэн түүхийг дутуу яриад өмнөх хойд хоёрын таслаад авцсан. Тэгээ нэг нутагт тийм домог маягтай үг байдаг юм л да. Нэг нутагт нэг залуухан гэрүүл уган сайхан тэгшхэн сайхан айл. Тэгэл жил ирэх тусам юмд байхгүй болол ажил үйлсэн бүтгээ байгаал. Тэгэл хамаг ээж аавынхаа тасалж өгсөн мал хөрөнгө юмыг дуусгаад аргаа ороод нутгийн нэг хөгшин дээр очиж асуусан. Бит хоёр ингээд ороотод болдгоо яах вэ гэсэн. Нутгийн өвгөн хэлсэн. Та хоёр хараад байхад сүүлийн үед ерөөсөө олигтой цагаан сар хийсэнгүй. Цагаан сар гэдэг чинь жилээ даадах юм миний хөхтөв. Өөдлөн дэвчгийн их булаг байдгийг. Та хоёр хийхгүй байна.
Тэгэхээр одоо үлдсэн юм юу вэ гэсэн ганц 5 хантай гэр. Тэгвэл тэрийгэ зараад цагаан сар хий энэ жил. Хийсэн шиг хий гэж. Ингээд нөгөө хоёр гүйж яваад хаан чи хин чин нэг бодвол цагаан сарын дараа гэрээ тайлж өгөхөр болоод цагаан сараа хийсэн баг. Тэгээ бодвол юм аваад хийсэн баг. Тэгээд дараа жилийн цагаан сар ирэхэд тэр хоёр залуу хос гэртэйг мал ахуйтайгаа идэж ууж өмсөж зүгтэйгээ болцсон байсан гэж. Хүнээс гохгүйгээр өөрөө цагаан сараа хийхээр болцсон. Тэгэхээр цагаан сарын тэр өдөр угаасаа би хэлж шít. Яагаад тэр өдрийг тийм сайхан угтаж бүх юм илүүгдэл тийм сайн хийж чадах юм бол үнэн сэтгэлээсээ хийж чадвал нөгөө 3 хүч чинь давтцсан өдөр учраас таны мэдээллийн сангаар тэнд бүх юм хураагдаж ирж идэг. Та буруу сэтгэлээр худлаа хийх юм бол тэгэл тэр бол танд тэгэж нөлөө өгч чадах. Тэгэхээр манайхан зүгээр гэрээ зар цагаан сар хийдгийг дөлгөж авчаал яриад байгаа. Тэгэхээр энэний цаад урд хойдох учир холбогдлыг мэдэхгүй. Тэр 3 хүч давхцсан. Дэлхийн хүч 70 ертөнцийн хүч, окторгон хүч 3 давхцсан өдөр гэдэг чинь хүнд тэр атоматар залуу хүмүүсийн энерги би атоматар төлж чинь гэж шин. Тэрнтэй адилхан тэр өдөр бүхнийг сайн байлгаж чадах юм бол танд бүх тэр юм нь ирдэг. Тэгээ хүний сэтгэл бодол бие цогц бүх юм ариун байх тусам ахуй орчин бүх юм ариун байх тусам тэр сайн энерги тэнд хураагддаг. Тэр байгалийнх нь тэр цаанаа тийм учир зүй тогтол нь байгальдаа байж байгаа байхгүй. Энийг ойлгохгүй тэгэл одоо хорвоогийн янз бүрийн өдрийг сонгож аваад одоо жилдээ 9 сарын 22-нд хийх юм бол жилдээ бид нар чи баг 3 4 золох гээд байна шүү дээ. Тэгээ одоо сүүлийн үед энэ Навруз буюу лалын ертөнцийнхний цагаан сарыг хийдэг бол шахуу болох гэж. Ингэх юм бол баг 5 6 цагаан сар хийж байгаа. Тэгэхээр тэн дотроос хий бэл бэнчинтэй чадaltaа нь хий баярлах дуртай нь хий. Ганцхан тэн дотроос өөртөө ашигтай яг Монгол энэ газар нутгийн энерги мэдээлэл зөгцсөн Монгол ахуй амьдрал зөгцсөн, Монгол бодол сэтгэхүйд зөгцсөн, Монгол хүний энэ энерги эрчим хүчин зөгцсөн тэр өдрөө тэр судраа тэр өгдөөцийн агуу бүх юмыг тооцоолж нарийн судалж мэдчихэж хийдэг болсон энэ өдрийг олж хийчих. Тэр өдөр нь хийсэн шиг хийчих. Үнэн сэтгэлээсээ хийчих. Тэгээд ирэхэд таны амьдрал дээшлэл явах. Ажил үйлс бүтээл явах. Ийм байгаа. Тэгэхээр зэрэг монголчуудын соёл шүтэн эрхэмлэн дээдэлдэг зүйлс гэдэг бол цаана утгаггүйгээр зүгээр нэг заа ингэчи тэгчи гэдэг юм бол биш. Энэ бол маш нарийн зүй тогтол. Одоогийн хэллэгээр бол синергетикийн шинжилгээ ухааны төвшөнд буюу олон шинжилгээ ухааны уулзалт таны мэдхүйн олон салбарын уулзалт энэ бүхэн чинь ингэ шийдэгддэг. Зөвхөн цагаан сар ярих гэж бид нар түүх ярьж гэн, заншил ярьж гэн, сансар одоо орон ярьж гэн, газар зүй ярьж гэн, хүний бүтэц зүй ярьж гэн, энерги ярьж гэн. Ингэж яж ерөөсөө ганц энэ биш. Монголын энэ агуу гүн ухааныг тайлбарлахад ингэж бүх талын мэдлэг, бүх таны мэдхүйн салбар ордог. Тийм учраас монголчууд синергетикийн төвшөнд амьдарч чадсан, ухаарч чадсан ард түмэн байгаа шүү дээ. Ингээд өнөөдрийнхөө энэ Монгол шүтэн гэсэн лекцийг өндөрлөе. Анхаарал тавьсанд баярлалаа.